Сэмэцэн үү? За манай Монгол хүн 2.0 подкастын маань энэ удаагийн дугаар эхэллээ. Энэ удаагийн дугаараар бид нэр Physical Asia шоуны талаарх хүмүүсийн гадны орны иргэдийн сэтгэлдлийг унших за part 2 сурал маань байгаа. За ерөөдөө 11-ний өдөр Physical Asia шоуг үзээд маш их сэтгэл хөдлөлөө. Тийм болохоор ерөөдөө зураглаач найруулагчийн байрал дээрсэн миний би энэ удаагийн подкастт өөрийн хүслээр оролцохоор шийдлээ. За ерөөдөө за манай бусад хөтлөгчдийнхээ талаар сэтгэлдлийг асууя. За саруулаад дахын хувьд за хамгийн сүүлийн дугаарыг үзээд ямар сэтгэл төрөв? Яг л нөгөө нэг хэлсэн шүү дээ Адиасрын маань. За энийг сэтгэлийн хүчээр дагамшиг хоёлоо тий. Тэгээ бид нар ямар гоё агуу үндэстэн бэ? Ямар гоё тийм хүний дотроос сэтгэлийн хүч нь байгаад ямар их бяртынхээ гардыг байдгийг тэднээс харж асан. Тэгээ ордсон хүн бүхнээсээ бүгдээрээ бахархаж ирсэн. Тэгэд энэ чи юу юм биш тий. Бараг 2008 оны Олимпиас хойш монголчууд яг ингэж гоё нэгдэж нэгдлийн төлөө өөрсөөрөө омгшиж бахархаж монгол хүн гэдгээ ойлгож тий. Одоо харж байгаа тэр гоё үнцг нь гарч иж байгаа болов гэж харсан. Гэр бүлэрээ айгүй гоё үзлээ. Ойрлоо. За тэр инх хорлыг Адиасрын тэр нөгөө багныг барьж түшиж гүрий зогсож байгаа харахад нулимс бол үнэхээр бас гарахаар юм билээ шүү. Үнэхээр огшхоор баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. Бид нэг юм жаргалтай болгож өгч байгаа тий гэж хэлсэн. Зулагч хэвд. За ерөнхийдөө бол дөрөв яг тэмцээн байсан шүү дээ. Эхнийх дээр бол сандарлаа, айлаа, хоёр дахь дээр бол огшлоо, уйллаа бүр ингээд бахархангаа ингээд бүр уйлах сэтгэл төрөөд байгаа. Гурав дахь дээр хамгийн гоё баяртай, жаргалтай, тайван байлаа бүр тодорхой. За дөрөв дахь дээр бол үнэхээр бахархлаа зүгээр айц юуж байсангүй. Тэгээд хамгийн гол нь энэ шоу гарснараа гоё гэр бүлэрээ гоё цагийг өнгөрөөж байгаа гэдэг нь хамгийн гоё нь хоорондоо ярилцаад бид нар ч ер нь хоорондоо юмархай болцсон юм байна. Тэгээд яг тэр шоуны цаг дээр л өстой гоё байна. Бид нар ч гэсэн ерөн ажиллаа хийж исэн 11-нд яг ажиллаа хийж байгаа л яг Netflix дүүн цагаас орно гэл бүгд гэр гэрлүүгээ яарж байгаа хөөхгүй. Зүр маш гоё шоу болж байгаа. За тэгээд ерөөдөө наан хэлэхэд ч тэр монголчууд бид нар ерөөдөө монгол хүн гэдэг омогшлоо, монгол хүн гэдэг бахархлаа сүүлийн жилүүст айгүй их гээцсэн байсан бохоо. Угаасаа бидний үзэл суртал нь за ямар талынх нь PR явж исэн юм байгаа тий монголчууд одоо хуучин түүхээрээ л омогшоол хуучин түүхээрээ л бахархаж яриа л тий ийм байна гэжсэн. Угаасаа бид нар бахархахын аргагүй байна. Тэрэн дээр биеийн жингийн зүрүүнүүд маш их гарч ийн. Ийм байхад л монгол хүний төсвөр төвчээр гэдэг зүйл үнэхээр харагдлаа. Тэгээд би инх өргөл ахад бол зүгээр бараг л эмхтэй хүн байсан бол дурлах гэдэг юм уу тий эрэгтэй хүн миний зүгээс би тэр хүнийг хүндлэх бахархах сэтгэл маш их төрлөө. Тэр агуу их гэн тий тэр агуу хүнээрээс үнэхээр бахархлаа. Яалч хөө монгол түмний бахархлаа чадлаа. Би эрэгтэйсэн бол адиад яг дурлах байсан. Ямар гоё юм бэ бүр. Адиаг өвчсөн тий нас нь жоох юм билээ шүү дээ. Тэнгуү тэр яг л эртний тэр монгол хацтын монгол эмэгтэйгийн тэр хүмүүжил тэсвэр төвчээр тэр хатан ухааныг ч гэсэн гаргаж тэр одоо өмнөх манай хацтууд маань хаадуудаа урам зориг өгчлээ. Тэгж хурцалдаг байсан шиг л зүгээр тэр ахыгаа инх өргөл ахыгаа хурцлаад тий сэтгэлийн хүчээр л даван шүү гэж хэлсэн тэр үг тэр харц зүгээр хэсэгтээ мартагдахгүй байх. Тиймдээч миний монгол хүн гэж омогших бахархах сэтгэл маань маш их хөдлөөд зүгээр найруулагчийн байрнаас би энд суугаад та бүхэнтэйгээ сэтгэлээ хуваалцах гэж байна. Вау. За одоо бүгдээ шууд үндсэн зөвлөлт сэтгэл хөдлөлтөө шууд орж иж бүр ингээд нэг сан нөлөөс. Угсаа бид хоёрыг маш омогшуулаад огшуулаад өгөн зэ. За сэтгэлээ шууд уншаад эхлэе. Огшоод хэрэггүй. Одоо яг огшсон байна. За тэгээ дээ. Яа, сэтгэл зүйстэй хамгийн тэр бас гоё мэдрэмж тэр харц байсан шүү дээ тий. Туркийн залуурууд Адиасрынгийн харж байгаа харц. За эхлээ би нөгөө трит дээр хийсэн яг постыг уншия. Тэгээ тэр дараа бол яг солонгосчуудын бол зөндөө комментүүд байгаа байхгүй. За эхлээд постыг уншия. За дараагийн мигмар гараг хүртэл яаж хүлээх юм болоо? Солонгос бага дэмжихээс илүүтэйгээр Монгол баг ер нь төрүүлж болохгүй бахта Монголын гой мөчүүдийг арай удаанаар гаргаж болохгүй бахта надад үнэхээр гайхмаар санагдсан зүйлс байна. За нэгдүгээрт нь миний хувьд Монголын номер 1 нь бол хамгийн булчинлаг хүн нь бол биш ээ. Харин тэр циркчин залуу байсан. Маш цэвэрхэн техниктэй биеийн хяналт нь ялсан нь үнэхээр сонирн байна. За хоёрдугаарт нь болохоор Монгол багийн ахлагч бүх орхон баярыг хэлж байна тий. Тактикийг ёстой сайн боловсруулдаг. Нэг их ярихгүй бүртлөө юу бодож төлөвснөө дуугахыг хийдэг. За гуравдугаарт хүчний хувьд хамгийн шилдэг нь харагдсан Австралаа. Бүх зүйлүүдээр ялаад байсан бүртлөө сүүлийн 9-р ангид гинтл унах дээрээ тулсан гэдэг ийм пост бичсэн байна. Яг гоё цэвэр дүгнээд хэлсэн энэ хүн үзснээс.
За би шууд комментуудыг нь уншаад явах уу? Юу гэж бодож байна? Тэгээ шууд коммент уушаад тэгээ ярилцъя. За окей. So sorry хачиж. За тэгэнгүүт энэний доор нь зөндөө юу байна. За Монгол багийнхан бүгд өөр өөрийн гэсэн өрмөц дүр төрхтэй болохоор үнэхээр сонирхолтой юм аа. Тэр ном харвах поз авах үед бүр бүргэчиг дуу гаргаад байгаа нь үнэхээр гоё тохирсон гэж хэлж байна. За тэгэнгүүт тэр нөгөө таталтын энэ юу гэсэн чинь Адиа ах хоёрын ордог тэгсэн чинь Монгол бол 41 минут байсан байна. Австрали 18 минут, Солонгос 17 минут, Турк болохоор 16 минут. Яаж эдгээрээс 23 минутаар ингэж их байж чадчихна. Ямар амар твжээртэй юм бэ гэсэн байна. За шууд энэнийгээ өрөөнд шууд яриа авчи. Угаасаа тэр бол зүгээр асар том твжээр. Солонгосчууд чинь нэг 17 минут те. Гэтэ энгийн хүмүүс бидний хувьд бол бүр хизээч хийж чадахгүй тэр их твжээр ихгүй. Тэр твчээрийг Солонгосын мэрэгжлийн тамирчид хийгээд 17 минут орчим дээрээ төрийн дуулаад дуулж бие бинийгээ тэ зоригжуулж ингэж асар их твчээр гаргаж ийн гэдэг тэр визуал тэр одоо үнцгийг биднэрт харуулсан бохгүй. Гэтэл би групп дээр манай монголчууд орлоо. Орохтой за манай жудогийн охин дээр нь их хөргөл ах жингийн хувьд харьцангуй баг те. Нурууны хувьд харьцангуй баг. Энэ хүн ороод энэ хоёрын хослол ердөө бүр 40 минут хамгийн өндөр байсан минутаас нь бараг 2 дахин илүү хугацаанд барьчихж байгаа бох. Тэгээ гол нь за энэ дээр одоо зулаагч гэсэн бас өөрийн реакшнаа хэлэх бах. Одоо бидний хувьд болохоор ямар ч дүүрний хувирлгүй эмоц багтаа болсон үст те. Хүмүүс 17-8 минут дээр амар өндөр эмоцыг тэр царайны хувирлаас ямар хэцүүг мэдрүүлж яхад манай зүгээр алдан алдцлаа ямар ч хэцүү байгаагүй мэт те. Тийм байдлыг харуулж агаад эцсийн мөчөд тавилаа гэл унгааж байгаа байхгүй те. Тэр бол агуу би бол тэр охины харц их хөргөл ахын тэр төсвөр твчээр тэр мөрөнд өвдөөд ингээл нуглараалсан штэ. Ингээл засаал барьцаа засаал те. Энэ бүхэн бол зүгээр яг л тэр Монгол ир хүнээс гарах, Монгол эмэгтэй хүнээс гарах асар их хүч байла. За мэдээж бид бас үгд эцтэй бахархах, баярлах ёстой. Бидний үгд эц өдөр тутамдаа хийдэг байсан тэр ажил болгонд биднэрт зүгээр л энэ фитнес, зүгээр л кардио, зүгээр л хүчний засалууд байсан байна. Иймдээ ч манай ирчүүд эмэгтэйчүүд үнэхээр гайхалтай байсан гэж би харсан. 40 минут. За энэ тал дээр саруулхаас би ч бас тодорхой хэмжээний спорт юм. Тэ тодорхой хэмжээний бас амжилт гаргаж яасан. Энэ дэр юг ингэж харж яасан бэ гэхээр сэтгэлийн хүч ямар агуу байд юм бэ? Тэ тэгээ Монгол хүний зүгээр хоёрхан хүн нэгдээд хоёулаа сэтгэлийн хүчээрээ нэгдээд за үлдсэн хүмүүс нь сэтгэлийн хүчээр нь дэвсээд бүр баяр хүргэх. Тэ нь бол хаваараа гараад нүдээр имдэн штэ. Ман чин чаднаа л гэж аахгүй тэ. Чи минь чаднаа гэд. Ингээд Монгол хүмүүс дэлхийг алмаар бол чадах тэ. Тэр хэмжээнд очиж шít. Хэцүү. Тэр бол 40 минут барих битгий 4 минут барихад маш хэцүү. Тэр бол чанга. Яагаад гэх юм бол шуу атгалт бол гинт тавьд хэрэгтэй байхгүй. Одоо ингээд сарвуу бол ямар ч мдээгүй болсон тохиолдолд ямар ч контролгүй шууд атгаалтаа тавина гэсэн. Тэгэхээр энийг яаж атгах чинь гэсэн нэрэл бид нэр үнэхээр гайхалтай ард юм. Одоо энэ сэтгэлийн хүч гэдэг дээрээ Монгол түн маань ингэж гоё нэгдээд тэ үнэхээр сэтгэлийн хүчээр бүх зүйлийг давдаг байгаасаа гэж харж байна. Инх хөрөлдөө Адиас өрөнтэй болон багийнхантаа маш баярлж байгаа. Тэ бүр ингээд бид нар ингээ нэг юм дээр нэгдэхээр ямар гоё нэгддэг. Тэгээ нэгнийгээ дэмжихээр ямар гоё дэмждэг. Тэнд хідэн хүн л өөрснийгөө дэмжиж байгаа шүү дээ. Яг энэ сэтгэлийн хүч бол Монгол ард түмний бүр тийм гоё хасаасан юм болох байх гэж бодож байна. Надад бол таалагдсан. Яг тэрийг үзэхэд бол үнэхээр хэцүү байлаа. За нүднээс мөнлөөс гарч гад ялангуяа сэтгэлийн хөдөлгөөтэй хүмүүс чинь хэцүү шүү дээ тий. Тэгээ өвдөл бүхнийг нь би бас мэдэрч ирсэн. Яа гоё байсан. Үнэхээр гоё байсан. Үнэхээр 100% тасархаа. Тийм шүү. За зулаагч хэвд. Тэрэн дээр бас нөгөө нэг орхон баяр ярьдагч тактика тий. Мүч богинтой байх тусмаа одоо тэр нөгөө налцсан байгаа юм юу тий. Жон босоо болж. Тий босоо болж эхлэнэ гэд албаар юм мүч богинтой жижиг битээ. Үний гаргая гэж бодцгоо гэж байгаа. За хоёрдугаар болохоор тэр бол хүчний бол асар их те ийм нөөц хэрэгтэй байгаад байгаа хгүй. Гэтэл эмэгтэй хүн гарсан манай тэр. Тэгсэн мөртлөө 40 минут гэсэн. Тэгэхээр Монгол эмэгтэй хүн те ямар амар твчээртэй юм бэ. Тэгээд тэр царай марин дээр ер нь бол дуусч хахад ч гэсэн юу ч гарч ирээгүй амар гоё тайван байсан ш. Тэг гот ингээл ер нь хатан ухаан гэдэг үг Монголд л байдаг баха те. Хатан ухаан. Яг ингээд гоё юм эрэгтэй хүний нэгдүгээрт гоё зөөлж өгдөг. Хоёрдугаарт болохоор яг хэрэгтэй юм дээр анхаарах юм ёстой юмыг нь гоё ингээд хилээд өгдөг. Гоё дэмжээд өгдөг. Тэгэл яг тэр хоёрыг гоор явсан. Тэгээд
Яа, оргил ах дээр бүр амар хөөхөө бүр ингэ царайнд бүгд л хөөхөн гэж. бүр амар хөөхөө царайнд бүр амар ихтэй байгаа даахгүй. Тэгээ манай ахын төрхөн нь бол тэг нэг юм сахалтай, үстэй ингээл нэг юм ширүүн төрхтэй шүү дээ. Тэгэл ингэж ингээл ирвэж ирвэл энэс чи соёо моён гараад бурцгүй ёо ямар хөөх тийм хүчтэй царайтай төрхтэй авраатай тийм хүчтэй царайтай төрхтэй хүн чинь ингээ инээхээр ямар гоё харагддсан бэ нэх гоё юм гинэ игдүүтэй зүүлэн тийм царайн дээр бас игдүүтэй төрх орж ирдэг тэгж гоё орж ирдэг Монгол ирэх юм тий. За зарим нэг өөлтөв за өнтөг шөнийн хувьд болохоор тэр баган дээр магадгүй хэлж магадгүй л тий арай богино мөчтэй хүн гарсан болохоор баг нь илүү босоо байгаа гэж. Гэхдээ миний хувьд бол энийг өөрөөр харж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр за манай жудооч охин бол өндөр ирхүү. Тэгээ урт гартай. Гэтэл тэр хоёрын барьж байгаа тэр төмөр одоо строп буюу нэг олсны уртын хувьд тэгвэл хэрвээ ижлэхэн байх юм бол нөгөө урт мөчтэй хүн маань бүр гараа хумж барьж жижиг төвчөнд очихор болно нэстэ. Инхээр ялгаагүй хүчний хувьд тэсрийн хувьд буурах хэвээр тий. За гэтэл эсвэл тусдаа ялгаагүй яг тэр хүний өндөр уртын мөчтөнд тааруулаад олсных нь урт ч гэсэн урт богино байгаа хэл та. Тийм болохоор энэ дээр илүү босоо байхаар илүү хөнгөн барьлаа гэсэн юм бол байхгүй. Зүгээр л энэ бол цэвэр төвчээрийн зүйл гэж би бол харсан. За тэгэн гут одоо миний асуух зүйл бид нар бол бусад YouTube дээр контент хийж байгаа хүмүүсийг бодвол зөвхөн комент уншаад те зөвхөн хүмүүсээс төрүүлж авсан мэдээлэл хүнд хуваалцаж байгаа хүмүүс биш байхгүй. Манай подкастны гол зорилго маань бид нар илүү гүн рүү юмаар байна. Яг Монголын үрээд за инх өргөл ахын хувьд за манай жудооч охины хувьд ч тэр энэ тухайн хувь хүний ур чадвар юм уу? Эсвэл ген юм уу? Таны саруулахын харж байгаа өнцгөөс ген хэдэн хувьтай нөлөөлж байгаа бол өвөг эцсийн хүч тэ энэ ДНК гэдэг зүйл чинь хэр их нөлөөлж байгаа юм бэ? Эсвэл тухайн хүний зөвхөн бэлтгэл сургуулт юм уу? Таны талаас юу гэж харж байна? Нөлөөлж байгаа. Шууд ген нөлөөлж байгаа. Бид нар бүгд Монгол тий одоо ген хитэн одоо хэр хугацаанд солигдгийг сайн мэдэхгүй. Гэтэ яг бидний өвөг дээдсийн ген өвөг дээдсийн сүнс гэж яддаг бол тий. Одоо бол бидний дотор өшдөг. Одоо л хүүхдүүдэд хайрладаг. Одоо л биднэртэй хамт байдаг гэдгийг сайн нотолсон. Баярлалаа. Яг энэ үгийг хүсэж илаа. За шалтгаан гэх юм бол шүү дээ тий. Угсаа энэ рилүүдийг үзээ явж байгаа сэтгэлдлүүдийг харахаар яг зөвхөн тэр тамирчин гэлтгүүгээр монголчуудыг ярьсан байгаа байхгүй. За солонгоцууд ингээл 2 3 хүн дамжлаа явдаг массажны орыг хөргөгчийг тий. Монгол залуу ганцаараа хөнгөө өргөөл явчихдаг. За тэр үтэл Монгол имээ хүртэл зүгээр зүнхээ өргөж байгаа юм шиг бас нэг хүнд зүйлийг өргөсөн байгаа байхгүй. Энэ бол тэгэхээр тэр хүн чинь тамирчин биш шүү дээ тэр хүмүүс. Одоо Монголоос солонгост очиж ажиллаж байгаа хүмүүс тамирчид байх ч их маасан зүгээр л бидний игэл жирийн иргэдийн төлөөлөлөөс байгаа. Энэ хүмүүс тэр солонгос хүмүүсээс энэ зүүн Азийн улсуудын иргэдээс те илүү ялгараад байгаа зүйл. Магадгүй илүү хүнд хэцүү барилгын ажил гэдэг юм уу нүүлгэлтэй ажлууд дээр монголчуудыг авах илүү сонирхол байгаа гэж байгаа. Энэ тэгэхээр угаасаа монголчуудыг ясан тогтсон, шүрмсэнд үлдсэн тэр хүч чадлахгүй. Тэгэхээр яг хуу одоогийн монголчууд бид нар дандаа гэхдээ бүхэмдээр огшоод, домогшоод байх учиргүй. За одоогийн монголчууд ялч хүчин тарамдаж суларсан үхээр суларсан. Тэгээ шалтгаан бол зөндөө байгаа. Бид нар одоо ингээд түүхээ эргээд харуул, биологоо эргээд харуул шалтгаанууд их байгаа. Гэхдээ одоо бол ер нь монголчуудыгаа би илүү багийн тоглолт хийслүүнө хувь хүний өөрийнх нь ур чадвар сайтатай яваад байна. Одоо тэр залуучдын төлөөлөл, жинзээ үеийн төлөөллөөс ихэд Монголц баг тий хувь хүний буудал сайтай, хувь хүний тоглолт илүү болохоор дэлхийд бас гоё ноёлоод явж байна. За physical as дээр ч гэсэн манайхан хувь хүний хүч чадал маш өндөр байна. Түүнээс ч бидний төр засгийн дэмжиж байгаа зүйл бол хэцүү харагдчих. Төр засаг эсвэл ус үндэстэн тийм сайнда биш. Ерөнхийдөө тэр хүний ген дээр хувь хүний тоглолтууд бас маш сайн байна гэж харж байгаа. Хоёлоо их өргөл ахын талаар яриа. Их өргөл ахыг та яриг хэр мэдэх үү? Их өргөл ах ер нь ямар угсааны хүн юм болоо? Яа, би ярьж чадахгүй. Тийм үү. Яс сүнсийг мэдэх үү та? Би бүгдийг мэддэг болохоор харин ярьж чадахгүй байхгүй. Яа гэдэг юм бол үзэд туулсан амьдрал бүх зүйлийг би мэднэ. Яагаад гэвэл яг нэг газраас хамтдаа гарсан. Гэтэ бид тэр тийм бүр өвөр дөрөндөө ороод өдөршөнгөө хамт байдаг хүмүүс бол биш. Зөвхөн холоос нэгээ яваад сайн авчаасаа гэж боддог хүмүүсийн л нэг баг. Нэг нэгэндээ муу юм хийж зүг. Дандаа сайн нэг бодсон баг гэж боддог. Манай их оргилын угаасаа л үндэс асуусан шүү дээ. Сүнстэй. Тий, бид нар галдан гэж яддаг шүү дээ. Галдан хааны удам, зүүн гарын хааны. Эднэрийн үр удам тэгээд үзэд тулсан зовлон гэдэг юм бол миний өвөг дээдс одоо сая нэг 40 минут баган барь зогсох үуч. Бидний өвөг дээдс одоо галдан хааны тэр нэг цус одоо яаж энэ Монголын төлөө бидний өвөг дээдс тэмцэжсэн энэ зовлон бол юу одоо бид нар үзүүлж байгаа асуудал юу ч. Тийм болохоор
миний дүүгээс энэ зэргийн төвчээр гаргах ёстой байсан. Цааш гарах гэж найдаж байгаа. Өөлд хүн одоо өөлд гэж мэдэх бах те. Загчин, торгууд, өөлд одоо юу байд те гэж явагддаг. За би бол өөрөө загчин хүн. Тэгээ миний тусан ч гэсэн бүгд байдаг. Яг тэгээд тэр хүмүүсийн үр удам сайн нөө миний хамгийн нөгөө хэцүү байгаа зүйл гэхээр тэр нөгөө багныг ингээд барьчаад тавихгүй хоёлоо л өстэй айдсан тэрээр те. Тэр үед ингээд нөгөө амар надад ингээд харж байгаа зүйл ингээд гэсэн чинь яа яг л тэр нэ те. Иннээс илүү зүйлийг бид нар үзсэн шүү дээ. Манай үгдээц те. Тэгэхээр энэ зэргийн хатгалтыг хатгах ёстой. Тэ? Яг тэр хүчийг би мэдэрч байсан. Хэрвээ бидний одоо үгдээс биднийг сонсдог байсан бол яг тийм манай Чингис хаан миний Чингис өвөө бид нар дээр суу буугаад ирсэн миний хүүхдүүд хүнд гэж хийж битгий бодоо те. Чи хатгахаас ялна те гэжсэн бахаа л гэж бодчих. Үнэхээр гайхамшигтай шүү. За одоо энэ хөрлийн хувьд бол зөв бүх зүйлийг багаас эхэлсэн. Бүхний амьдралыг одоо гайхамшигтай явж байгаад би баярлж байгаа. За бусдуулан гэсэн гоё эс тий. Нэг өлегтэй ярьж чадахгүй энэ намайг уучлаарай тий. Яа тэрнээс бүр яг сэтгэл чи над руу ороод байна. Би бас сайн нөгөө үнс яс асуучлаа. Ингэнгүүт одоо үзэж байгаа хүмүүс нь бас тий. Тэр ястан гэж хуваагдах шаардлагагүй бид чинь нэгцнийг Монгол шүү дээ гэж бас ярих бичих хүмүүс байгалах л та. Тэгээ миний хувьд бас түүхийгч сонирхон ер нь бүх талын л шинжлэх ухааныг сонирхон тэгээ бүгдийн сонирхдаг хүний хувьд ерөнхийдөө дотроо имзэглэдэг зүйлс байдаг байхгүй. Гэхдээ яг би имзэглээд энэ бүхэн болчихгүй. Ерөнхийдөө бүх улс орнуудад л түүх иргэдэг юм бэлээ л дээ. Нэгэн цагт хүчтэй явсан улс гүрэн мөхөж хүчин суларч хүч султаа хэдэн зуун жил үргэлжсэний эцэст буцаж тэр сул дорой нийгмээс сул дорой улс төрийн тогтолцооноос буцаад хүчтэй хүмүүс төрдөг. Энэ цикл бол байнга явагддаг юм бэлээ. Тэгвэл яг зүгээр эхний сэтгэлийн үрэн ингээ ярихад монголчууд 13 дугаар зуунд хүчтэй юм бол одоо яагаад ирэн хүч муутай болцсон юм бэ гэдэг талаас зөвхөн миний л үзэл бодол. Би болохоор түүхээс зүгээр зах цугаас нь судалсан юм. Магадгүй илүү судлаач нар өөр зүйл ярих байх л та. Тэгвэл монголчууд бол 13 дугаар зуунд хамгийн хүчтэй байсан. Яагаад гэвэл за Марко Полоч тэмдэглээ үлдээсэн байдаг монголчууд морин дээр өдрийн 24 цаг гэж байдаг бол 16 цагийг нь морин дээр өнгөрөөдөг хүмүүс гэдэг хэвхэв. Байнгын морин дээр 2 настайгаас эхлээл морь ундаг тийм хүчтэй нүүдлийн хэм маягтай нүүдэлчин ахуу гэдэг чинь өөрөө л өдөр тутмын амьдрал нь өөрөө хүчний дасгал тэсвэр төвчээр тэр сэтгэл зүйн дасгалыг өдөр тундаа хийдэг байсан ард түмэн байсан бохоггүй 13 дугаар зуун эзэн Чингис хаан их Монгол улсын манд байгуулад өглөө үүний араас Хувлааны үед Хувлааныг өнгөрснөөс хойш монголчууд суларч хэлсэн гэж үзтээ. Яагаад тэгэхээр Хувлаан нүүдлийн аж ахуй маань ерөөдөө суурьшсан. Бээжин хотод улсынхаа нийслэлийг байгуулад суурин болсон энэ үед хүмүүс илүү их суудаг болсон. Тэгээ илүү их нэг газраа тариалан ч гэдэг юм уу өөр зүйлс рүү орсон. Нүүдлийн маяг алдаад эхлээд хүчин суларсан гэдэг хэвхэв. Тэгэл ерөөдөө маш олон зүйлс нөлөөсөн байж тээ. Буддын шашин хүртэл хүндүүгийн үед буддын шашин зөвхөн тэр философийн төвшөнд монголчуудыг илүү ухаалаг байлгасан бол Хувлаан 13 14 дэх зуунд ч гэсэн буддын шашны хамгийн ухаалаг философиудыг бид нэр үзэл бодол амьдралдаа хөвшүүлж хүчтэй дээр нь ухаантай ард түмэн байсан бол 3 дахь давлгаа яг манжи үеэс эхлээд орж ирэхэд буддын шашин монголчуудын хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь лам болдог. 700 гаруй сүм хийд 100 мянган ламтай байсан гэж үздэг. Энийг иргэнтэйс тий. Тийм хоёр үндэстмийн насан турш эрэгтэй үндэстмийн хоёр үндэстмийн нэг нь эрэгтэй. Тэгээ хамгийн амар нь 200 орчим 700 орчим сүм хийд 100 мянган орчим ламтай. Тэнгууд лам болж байгаа ч одоо ямар ч тийм далдуура яаж нөлөөлөд байгаа юм гэхээр нөгөө үйлдвэр дээр ажилтдаг хүн байхгүй. Нөгөө бүтээн байгуулалт дээр ажилтдаг хүн байхгүй. За тэгэл Хувлааны үеэс хойш тэр цэрэг татлага нөгөө мянгатын морин цэрэг төмтийн ингээл 10 мянгатын морин цэрэг гэдэг энэ цэрэг татлага хүртэл багасаад ирж байгаа байхгүй сүлдээ. Тэгэл ерөөдөө явж нөгөө тэ алтан юу лээ? Манай алтан удмынхан алтан ургийнхан гэдэг чинь бол яг зөвхөн төв алхууд биш л дээ ойрдуудаас ч тэр бүхэл яснуудаас байсан. Гэтэ алтан ургийнхны тэр тэмцэлтээнээс л бол Монгол ерөн мөхлийн шат руу орсон байгаа байхгүй. Тэгэхээр л тэр баян тансаг сайн сайхан амьдрал тийм сул дорой хүмүүсийг бүтээдэг. Тийм. Тий. Үнэн. Тэр бол аимшигтай. Энэ талаар ингээл бас ярил л та. Зарим нэгд нь сонирхолтой байх. Зарим нэг нь илүү entertainment бидний зөв хөгжлөөс тэтгэлийг л хүлээж байгаа хэл та. Миний бас ингээд түүхэн тэмдэглэхээр нэг хар бараан зүйлс гэх юм бол яг л Зүүн гарын хаан тус эзэн хаан Галдан хаан. Галдан хаан бүх Монголыг нэгтгэе гэж хүссэн байсан. Тиймдээ ч одоо төв алхуудтай төв монголчуудтай нэгдэж нэгдсэн нэг Монгол боллож манжи эсрэг бид нар бэлтгэх хүчтэй байя гэдэг үзэл сурталтай байсныг
тухайн үеийн Оросын эрдэмтэд ч эрдэмтэд түүхчээд ч тэр те эцтэйч тэр манжууд бүгдээр тэмдэглээ үлдээсэн байд. Энэ үед буддын шашныг манж оруулж ирээд за зан озар гэж бидний түүхэнд эрэг дүртэй хүн зал те хэрэгэн зэрэг олгоод Монголын шашныг тэргүүн болгоод ингэснээр сүүлдээ энэ хооронд хоёр монголчууд ч те хоёр хамгийн хүчтэй зэрэг зэвсэгтэй хоёр монголчуудын хоорондын тулаан буюу 8 нуурын чуулган гэж болоод монголчууд төв алхуу зан озар өөрсдөө манжид дагаар орж манжийн хүчтэй нэгдэж зүүн гарын хаан тулсыг буц зөксөн байдیں۔ Ингэж бидний түүхэнд маш хар бараан зүйлс тохиолдсон баг. Энийг би бас маш гоё түүхчийг бас дараагийн подкастууд дээр ч юм уу Саруул ахын хүрээнээс та оруулаад өгөөрэй. Дүрхийн хүннээс гоё сонсоод бид нар бас түүхээ мэддэг баймаар байна. Яг зөв. Тэгэл ерөөдөө монголчуудын тэр цэрэг татлага багссан, нүүдлийн аж ахуйн суурьшсан, энээсээ үүдээ тэр монголчуудыг жоо сул дорой болсон гэж үзтээ. Гэтэл одоо энэ хүнд хэцүү цаг үеийг улс төрмөн бидний чөглөө үүнийг ашиглаад энэ хүнд хэцүү цаг үеэс хүчтэй хүмүүсийн төлөөллүүд маань зөндөө гоё гарч ирлээ тий. 2008 он Төвшинбаяр аврах одоо энэ хөргөлхаар бол үнэхээр бахархлаа. Яг. За сэдвээсээ жоохон далилсан байж магадгүй шүү манай. Би бас энэ дээр нэмж ярмаар байна. Жогон далис ээж магадгүй зулагчийн далилтаар эс идэв хаагаад дараагийн сэтгэл рүү орё тий. Тэнгууд гол том юм энэ агаад байхгүй. Нүүдлийн соёлоо суурьшил руу шилжихэд бидний нөгөө нэг бие физиолог маань шал өөрчлөгдөх эхлэлэн тавигдсан байна. Нэгдүгээр тий хөдөлгөөний хувьд, хоёрдугаар хоол хүнс маань өөрчлөгдөж эхэлсэн. Нөгөө тариалан ирхэлсэн гэж байгаа бол жинхэнэ одоо нөгөө буурил, гурил, будаа гэл нөгөө махаал сүү цагаа идэгээл ирэлдэг байсан бол одоо жинхэнэ нөгөө гурил, будаа 9 жор идэх юм хүнслүүд ч ороод ирж байгаа. Тэгэхээр нөгөө бидний физиологч тэр хүнсийг яаж хүлээж авах вэ? Бидэрт ямар өөрчлөлт гарах вэ? Адаглал таны нөгөө ярьдаг нарийнхан бүслэг чи яаж өөрчлөгдөх вэ те? Энэ юмнууд ингээд суурнаасаа бүх юм ингээд солигдоод ирж байгаа. Nice. Тий. Боллоо миний ингээд далилж дуусгая. Йоо, энэ далилтас гүн далилтүүд шүү ёо. Сайн байцгаана уу? Та бүхэн Монгол хүн 2.0 подкастыг сонсож байна. Бидний өвд эдсийн Монгол ухаан. Амьдралын хэм маяг. Тэдний үнэт зүйлс өнөөгийн бидний дотор Хэрхэн оршиж байна вэ? Бид хаанаас ирсэн бэ? одоо хэн болж байна? Цаашдаа хэн болох вэ? Энэ бол уламжлал ба Орчин үеийн уулзуур дээрх Монгол үний тухай яриа юм. подкастнда тавтаа морил. Зя хоёр сэтгэл рүү орох уу? Яг. нэгэнтээ инх хөргөл ах руу орсон юм жинхэнэ За их хөргөл ахын талаарх тэгвэл олон улсын үзэгчдийн сэтгэл ямар хөө За вэ? тэгээ. За яг тэрэн дээр ингэж байна. За киноны нэг хүчтэй кадр шиг санагцсан. Ганцаараа бүх анхаарал одоо бүх одыг авчиж байгаа мэт гэж зүүрлсэн байна л да нэг солонгос юм уу гэдэг байхгүй одоо ингээл бүх одоо өөр төр ингээд цугларч байгаа юм шиг. Тим комент байна. За тэнгууд энэ залуугийн шууд фэн болчлоо л гэж байна. Үндэ хамгийн гоё нь энэ хүн байлаа. Шууд л фэн болчлоо. Монгол баг үнэхээр аим шиг хүчтэй байна. Ёстой хитрхи гоё баг байна. Солонгос, Монгол, Япон бүгдийг нь юу н дэмжиж байгаа шүү л гэж байна. Одоо үзээ сууж байна. Ёстой галзуу байд үндэ ялагдах байх гэж бодож исэн л гэж байна. Тэг комментуудаа юу н өргөжлөх үү? Өргөжлөж. За бүр нэг гоё point. Яг поинтлах. За ингэж байна. Зүүн өмнөд Азийн улсууд хүн ам их мөртлөө яагаад нэг иймэрхүү байгаад байна? Гуруулаал нэг л сул зүүн Азаас соёл сэтгэлгээ их өөр юм гинэ. Одоо Индонез, Филиппин юу хэлж байгаа юм байна л тэ. Энийг бол за энэ дээр зүгээр поинтлах юм уу? Зүгээр л энэ бол манай подкаст юм уу? Энэ бол бидний өөрсдийн үзэл бодлоо чөлөөдөө тусах орон зай байхгүй юу? Yes. Би бас хинээс чимж ямар ч шүүмж хэлэх вэ гэдгээс ерөөсөө айхгүй байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ бол миний үзэл бодол. Энэ үзэл бодлыг хинж өөрчлөхгүй. Гэтэ түүхийг 100% үнэн үү гэвэл тухайн үедээ бол үнэн. Гэтэ түүхийг тайлбарсан маш олон түүхчнэр байгаа шүү дээ. Би жишээлбэл зүгээр нэг тэгээ Монголын уус товчоо үзэл зөвхөн тэр дээрхээр би өөрийнхөө үзэл бодлыг тусах эсгүй байхгүй. Зүгээр л миний үзэл бодол, миний анзаарснаар тэ ямар байх вэ гэд. Ягаад зүүн өмнөд одсын орнууд яг энэ хүн 4 point гаргаж ирсэн байхгүй. Би дөрүлээ ингэ уншиж. Тэгэхгүй бол мартчихжээ шүү дээ хэдүүлээ. За ингэ. За нэгдүгээрт нь тэр 20 дугаар тал нь болохоор Японыг бусад улсад дийлдвэл би үнэхээр ууралнаа. Ялагдах бол Солонгост л ялагдаасай гэсэн байна. За 2 дугаар үзэл бодол гарч ирж байгаа. Австрали бол нэг тийм нэг зөвүүн хүчээр л дайрдаг баг гинэ. Дөрөвт нь болохоор ялагч нь хэн байх нь хамаагүй. Гэхдээ миний хувьд бол ялагч бол Монгол гэсэн байна. Ихтэйг нь болохоор зүүн өмнөд Азийн орнууд яагаад юм сул амжилсан тий. Энэ бол миний үзэл бодол шүү хэвчээ. Нэгдүгürt бид нар аж ахуйгаа ярина. Нүүдлийн аж ахуйтай, бэлчээрийн аж ахуй, за нөгөө нэг юу байгаа штэ, суурин тий. Тэнгууд мэдээж зүүн Азийн орнууд чинь ихэвчлэн одоо
за арал дээр ч юм уу те далайн ирэг дээр иймэрхүү орчин нөхцөлд байдаг, халуун орчинд ч байдаг те. Зүгээр л бид нар шинжлэх ухааны талаас биш, зүгээр л бодит амьдрал талаас төсөөлөе л дөө. Зүүн Азийн орнууд дээр очиод үздэг өстэй. Одоо Таиланд, Индонез те маш халуун. Тэр 30-40 градус тэр халуун чиглэг агаад хүн яаж идэвхтэй амьдрал хэм маягтай байх юм бэ? Маш хэцүү. Тэгээд энэ чинь илүү их тийм чийл хүмүүс байдаг. Тайван, инээсэн, баярлсан те. За нэгдүгээр орчин нөхцөл нь тийм байна. Хоол ярий. Хоёрдугаар хоол. Мэдээж хоолн дээр бол энэ бол зүгээр миний хувьд бол бацтай. Гэхдээ олон улсад бол энэ зүгээр с ิจ гэлдэг үйлдэл байгаа. Тэр бол мэдээж л одоо юу байгаа? Гормон пед хүнс байгаа. Тэгэхээр юм. Мэдээж энэ чинь манай монголчууд ч те 50 сая мал одоо хорогдоод 50 сая мал шүү дээ. Тэгэл энэ түүхэндээ ч гэсэн одоо хятадын үед, манжийн дардлын үед монголчууд хэдэн саяар нь малаа гаргаж ирсэн нүртэл тэмдэглэгдсэн байдаг. Энийг дараагийн дугаарт яриа. Гэтэл одоо бид нар 50 сая мал байна. Одоо ч өсөж үржиж л байгаа. Гэтэл тэнцээ тийм мал байхгүй. Тэдний ихэвчлэн эздэг зүйл нь илүү хямд төсөр байх хэвээр. Үүний тулд үйлдвэрлэл хөгжсөн орнууд болох Хятадаас маш ихээр маш хурдан үйлдвэрлэхийн тулд гормоноор тижээ, эстрогенээр тижээсэн 7 хоногт 14 хоногт үржээ том болчтой өндгүүд нь зүгээр өдөр болгон хид хидээр өндгөлж идэг тийм дахиануудтай. Энэ үнсийг хөрш зэрэгэлдэх орнуудаа нийлүүлж байгаа шалтгаан чинь мэдээж эдийн засгийн хувьд хятадууд хүчтэй орлоготой улс байхын тулд илүү хямд гаргахын тулд эстроген давартай дахиад нийлүүлж чинь. Тийм. Хоёрдугаарт софт инфлюенс гэж угаасаа байдаг. Энэ зүйл юу вэ гэхээр дэлхийд 1000 жилийн турш эсвэл 100000 жилийн дараа ч тэр байнгын инхтэй юм байхгүй. Сүүлийн хэдхэн жилийн дотор ихэд Орос, Украин гэх мэтээр бидний мэдж байгаа маш олон дайнууд гарч ирж штэ тий. Ирээдүйд ч гэсэн хятад өөрсдөө бэлтжил байгаа байхгүй. Магадгүй бидний хүч зэрэгэлдэх орн бид нар хамгийн их дайрах боломжтой орнуудын ирчүүд нь сул байгаасаа гэсэн үзэл тэдэрт байж л байгаа. Үнэн. Тийм. Ямхын бодлого хэдэн жилийн дараа Монголыг, хэдэн жилийн дараа Азийг, хэдэн жилийн дараа дэлхийг гэдэг лээ тий. Ийм л бодолтой маш ухаантай ард түмэш техстүүд. Бидний бодлын софт инфлюенс нь эстроген даврыг их хэмжээгээр агуулсан тэр хурдан үрждэг тэр дахиануудыг Индонез, тий Таиланд руу нийлүүлснээр тэр хүмүүс ирчүүд нь идэхээр тестостеронын дарангуулаад эстроген даврыг нь өсгөөд тий ингэснээр амар мэдрэмж өндөртэй харчаас жоох юмд баярлдаг, орилдог, инээдэг тий жижигхэн юм сэтгэлээр ундаг. Зүгээр л тэр биологийн төвшөнд нь урт хугацааны хяналтыг тогтоож байгаа л нэг бодлого явж байгаа хөөх. Ийм дэш тэр Зүүн Азийн орнуудаас Монголтой харьцуулахад тийм хүчтэй санагдахгүй байгаа хөөх. Монголчууд тэдний дахианууд ороод ирсэн ч гэсэн бидний хөвчлэн тий улаан махнуудаа л хэрэгэлдэж штэ. Дахианы мах, загсны махыг зөвхөн ховорхон хэрэгэлдэг бах тий. Энэ нь бол бидний ингээд энэ тестостерон давраа өндөр байлгах, сэтгэл зүйтэй байх, тэр тайван байх. Одоо орхон баяраас ч тэр их өргөлхаас тэр бүгднгээс нь харагдчихна. Юу ч болсон тайван, эмоц нь бага. Ийм байх боломжийг зүгээр энэ хоол болон орчны нөхцлөөс ялгаж байгааг л ч бодож байна. Монголчуудын тэр жартгар нүд чин хүртэл тий тэр морин дийлэн дээр давхиад явж явах үед салхилдаг байсан тэр салхинаас хамаарч энэ генд нь нөлөөлсөн байгаа хгүй. Гэтэл генд өөрчлөлт ордог хугацаа чинь хэдэн 100000 жил байгаа хгүй. Гэтэл одоо эндээс бид нар зүгээр нэг богинохон бас нэг point хэлэхэд хэдэн 100000 жилийн өмнөх энэ нутаг дэвсгэр дээр байсан иргэд нь одоогийн монголчууд бид мөн гэдгийг биологийн төвшөндөө ч батлаад байна шүү дээ. Генетик тийм амархан өөрчлөгдсөн бол бид нар 100000 жилийн өмнө ч байсан тэр өнгөн үстэй тэр монголчууд бид нар хിവэрээ л. Бид энэ нутгийг эзэдэг. Тэ. Тэгэхээр түүхэн дээр бид нарт марах учиргүй байхгүй. Казакууд нь ч тэр бусд нь хүннүүчүүд, түргүүд зүгээр яг казак хүмүүс байсан их үндэсгүй. Яг энэ өндөрлөг дээр, яг энэ өргөл дээр, яг энэ нутаг цэцэр дээр байсан эзэд нь бол одоогийн монголчууд бид мөнөөсөө мөн. Тэгээд бас нөгөө бүрэн төгс авраг хэлсэн мэт шүү дээ усын. Увс аймгийн би усын авраг биш. Би энэ нутгийн авраг биш. Би Монгол улсын авраг гэж хэлсэн байдаг. Бацуур авраг гэсэн тэгдэг. Ер нь хангаа авраг бүгдээрээ тийм. Шинэ үеийн залуучууд яагаад ингэ өөрсөлдөд байна? Увс аймгийн тэр мэдээж тэр соллуулгын сайхан. Гэтэ би яагаад Монголын авраг гэж хэлж байгаа гэвэл. Үүнхээр Монгол улсын авраг шүү дээ. 21 аймаг 330 сум. Монгол хүн бүхнээс шалгаж чадсан ганц ирсэн шүү дээ. Тэ? Өнөөдөр Монголын залуучууд ийм гоё өөрсөж эхэлж чинь бүгдээрээ бодож эхэлж чинь. Яагаад би сая нөгөө ориглыг ярихаар ахын уулзах гэдэг нэгдсэн шүү дээ. Магадгүй бидний зөв би жоохон өөрөөр ярьдээ шүү. Тэрийг үзэгчсээ ойлгороо, танарчсаа ойлгороо. Хэрвээ Галдан хааны захиас гэдэг бол байдаг бол тий. Монголын ард түмний нүдэнд иргэдсийн 6 болчин болно. Би бялдар сэтгэл зүйн онц. Бүх зүйлээрээ тэр инх хөрөлийн биен дээр гарч ирж тий. Одоо бид нэр ингэж нэгдэж, одоо бид нэр ингэж захиасаа биелүүлж байгаа юм шиг. Эсвэл бидний өгдөөс амьд сэрэм яг хажууд нь биднэрт нэг үг таах гад хин нэгийн биеэр ч юм уу хилэмжээр нь яриулж байгаа юм шиг тий. Энэ бүгдийг нь яг агуулж исэн болохоор яг энэ тэр адиагийн харц инх хөрөлийн бие сэтгэл зүрхний хилэмжээр нь бид яг тэрүүгээр нь бахархаж ингээд нүднээс нь гарчих гадсэн шүү.
Тэгэд одоо нэг зүйлийг бас ингээ хэлэхэд яг л тэр усын аваргуудын хэлдэг, Увс аймгийн аваргууд хэлдэг шиг ховдынх нь бид нар тийм одоо бол хэрэггүй баг. Би бол бодоод байгаа. Биднэрт нэг л Монгол байдаг, нэг л төрийн дуулал байдаг, тий? Нэг л төрийн далбаа байдаг. Бидний Монгол үндэстэн гэдэг. Магадгүй Монгол хүн 2-0 гэдэг нь биднийг илүү нэгтгэх зорилготой биднэрт агуулсан байт тий. Энэ бүгд л биелэгдээсэн. Монгол хүн бүхэн нэг тогооноос холж, нэг нэгэ хайрлаж, нэг нэгэ аварч, өшөөж, тий нэг нэгэ энержи байдаг тий. Комент бүхэн тэр муулдаг биш. Одоо ялангуяа залуучуудын бүс сэрэг цаг нь мөнөөсөө мөнгө гэж үзэж байгаа шүү. Тий. Угсаа энэ үед зэ. Магадгүй миний бас бодол. Ковидын үеч нөлөөлсөн яг л тэр сүнсний сэрэлт гэж ярьдаг зүйл бидэрт нөлөөлсөн. Яг залуу үе бол яг нэгэ чадж байгаа нэг амар хүндэг магтаж чаддаг болсон бохоггүй. Би энэ дээр угсаа ингээ анзаараад хад одоо ингээл төөгөө байна. Төөгөө чилээ сүүл үе дандаа Монгол үндэсний монголоороо бахархах тэр үзлэр контентууд хийж байгаа. Энэ бүр ингээ маш гоё төлөвлөлтөөр гараад ирж байна те. Тэгээ одоо залуучуудаас ч тэр ингээл бид нар чинь 2010 орчим би бол ингээ бүх мөх охир сонирхдаг байсан. Одоо би бүх бүхчүүдийн нэрийг мэдэхгүй л те. Гэхдээ би тэр бахархах үзэл маань надад байдаг байхгүй. Тэгээ одоо ингээл хүмүүсийн сэтгэлийг харангууд ялангуяа Батсуур авраг одоо байгаа. Тэгээ одоо яг барилдаж байгаа дархаа авраг, ганц дархаа авраг нь шүү дээ. Гэтэл энэ үнийг ингээл жудаггүй бла бла баахан сөрөг комент. Тэнгууд би энэ дээр тэгтээ ингээд зөвхөн нэр үндэстэй холбоотой биш төвчээртэй холбоотой юм ярьж байгаа. Гэтэл Батсуур аврагын хариултал яадаг вэ? Зүгээр л төвчдөг тоодгүй те. Энэ өрүүдийг зүгээр хажуугаар өнгөрөөд шүү дээ. Түүнээс энгийн үн төвчээргүй гэхээр муулт юм билээ. Би бүр гайхсан. Гэтэл одоо ингээл манайхан ч гэсэн яг үндс суурийг мэддэггүй болтой бүх гэдэг чинь зөвхөн хүчний тулаан биш шүү дээ. Монголчууд угаасаа л түүхэндээ метр 70 орчим өндөртэй байлаа хаа. Би Марко Болло өдрийн тэмдэглэлийг дөнгөж сайхан нэг харсан аахгүй. Метр 70 орчим өндөр дунд чинь. Эмэгтэйчүүд нь метр 60. За морин дээр гарамгаа ийм хүмүүсээс. Бид нар би физиологийн хувьд ч тэр одоо зэрэг Австралийн одоо тэргүүлээд байгаа тэр PG хүмүүсээс ч юм уу те. Эсвэл энэ Европуудаас ч юм уу жижиг хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн хэрнээ бид нар бүх чинь бол тулааны спорт. Бүгдээр хүртэл биеийн зөрүүг ярих нь утгагүй байхгүй. Тэ? Хүчний зөрүүг ярих нь утгагүй. Зөвхөн хүчээрээ барилдана гэдэг нь утгагүй. Энд чинь ухаан явагдана. Тэнгууд Батсуур авраг бол өөрөөсөө том үнийгч тэр яаж унгаахаа аль нь сулцыг нь болохыг мэддэг бүтэн жил бэлдэж байгаа наадамдаа оролцохдоо байдаг хүчээ байдаг ухаанаа уралдуулж төрүүлж байгаа болж байгаа хөөхгүй. Гэтэл тэр үнийг ингээл жуудаггүй өөрөөсөө шүүн амлчлаа гэдэг нь үргэлжтэй. Одоо нөө бүхийн цол дуудсан шүү дээ, тэ. Суу залийг бадраах гэж байгаа шүү дээ. Зүг зайл гэж юу вэ? Тэ. Тухайн үед дайн тулаан гэдэг чинь ерөөсөө ийм шүү дээ. Би чамайг цохиод чи намайг цохих биш. Би чамайг алах юм бол би амьд байх юм байна гэдгийг оршуулсан зүйл байхгүй. Энэ бүгд л зүгээр манайхны одоо тэр одоо цэргийн тактикч л явсаргаал тулаанч явсаргаал үндэсний бүх болол явж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний тулаанч байдал нь энэ байхгүй. Окей, наач өстө гоё тайлбар шүү те. Би угаасаа ингэжсэн юм бас. 100 мянган цэргээр дэлхийн таалыг эзэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг лөө. 100 мянга ер морин цэргээр. Тэгээд цэргийн зохион байгуулалт амар өндөр 10-т 100-т гээд ингээд бүгдээр ингээд хуваацсан. Зүгээр л ухаан багхгүй. Одоо би Батсуур аваргыг өөрөөсөө том биетэй аваргуудыг хайдаг. За дээр нь аваргаа амллаа жудаггүй гэл юм бичсэн. Үгүй шүү. Эрхэн баяр аварга өөрөөс нь ах байж болно л тоо. Гэхдээ тэр хүн нэг жил бэлдсэн хэнийг давах уу, хэнийг хэдийн даваанд хаях уу гэдэг өөрөө мэдж байгаа. Тийм ухаантай стратегич л хүн шүү дээ. Тэгэл ухаан гэж ярихаар угаасаа монголчууд биеийн хүчээрээ бол эзлэегүй маа. Тэ биеийн хүчний хувьд бид нар хамгийн хүчтэй байгаагүй. Бид нар хамгийн төсвөртэй төвчээртэй нээсэн баг. Дээр нь бид нар хамгийн ухаантай нээсэн. Сүбэдэ жанжин биш шүү дээ. Чингис хааны стратеги, Сүбэдэ жанжны стратегиудыг НАТОд, Хятадд ерөөдөө бид нарсаа 20 дугаар зуун хүртэл бүгд боловсрал цэрэг тактикийн боловсралтай хүртэл Монгол жанждын, Монгол хаадын тэр суу ухаан стратегиудыг хүртэл заадаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн хүчтэй биш байх нь хамгийн ухаантай, хамгийн төсвөр төвчээртэй хүмүүс нээсэн. Тэгэхээр бид нар одоо үндэсний бөхөөсөөч тэр зүр хүч уралдуулахыг шаардах хэрэггүй бид нар. Тэнд ухаан, зэл бүх юм ослно. Тэгжиж л биднийг баясгаж байгаа юм яасан бэ? Тийм. Тэгэхээр за окей, эхний үед бол ийм байлаа тийм үү? Монголчуудын өссөн орчин нөхцөл, нүүдлийн хэв маяг энэ үлдсэн ген нь дээр нь бидний хоолтууд Зүүнүүд Азийн суурин иргэншилтэй, суурин улс орнуудаас илүү хүчтэй байх үндсийг тавьсан юм байна. За эхний point окей. First point юу гэлээ? First point-ийг би гоё өөрийнхөө тайлбарлая. За тэгэнгүүт солонгосчуудын нийтлэгээр нь харахад Японд л ялагдах дурггүй байгаад байна. Японд л ялагдахгүй гэдэг нь. Ялах үедээ ч гэсэн Японыг л ялчмаар байна. Гэхдээ цаад утгаараа монголчуудыг ялчаасаа гэж дэмжиж байгаа юм. Тэгэнгүүт бид нар за хятадууд ягаад ч юм нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгэхэд солонгос ч гэсэн Япон хоёрын дунд нэг иймэрхүү юмнууд байгаад байгаа юм. Энэ тэмцээнээс хасагдлаа ялагдсан ч гэсэн Японд л биш шүү, солонгос биш шүү. Наач уусаа мэдээж түүхтэйг холбоотой. Солонгос шинэ үеийн залуучууд байгаа.
Солонгос шинэ аюун үеийн залуучууд өмнөх түүхээ давтахыг хүсэхгүй байгаа. Би муулж байгаа юм биш. Гэхдээ угаасаа түүхэндээ бодис дүннэ нь Солонгос, Япон, Солонгос дайнд ус ерөөсөө баг ялж исэн түүх байхгүй л байгаа. Тий. Гэхдээ маш олон ялж байгаа кинотой, олон анги сериалтай. Тий. Хамгийн сайн байсан жанжин Ис Сүншийн жанжин гэдэг киноч байдаг те. Байсан байна. Гэхдээ Японд бол Японыг бол дан ганц Солонгос, Япон гэх юм бол бараагүй л хэвгүй. Олон улсын цэргийн нэгдсэн хүч нийлж ижил Японы тэр 2 дугаар дайны үедээ Японыг дарж авсан шүү дээ. Тэнгууд залуучуудын хувьд ч гэсэн дахиж бид нар ялагдах ёсгүй. Тэ өгдийнхөө тэр түүхийч давтах ёсгүй гэсэн үзэл байгаа л да. Тэндэж Японыг илүү поинтлж байгаа. Яг адилхан тэг жижиг улс. Жижиг газар нутагтай олон хүн амтай улс. Биеийн царай дүрх бүтэц өндөр нам бүгд л ойролцоо. Гэтэ бид нар ялагдахгүй гэсэн хуучны түүхэн одоо түүхээ мартдаггүй л да. Тиймдээ тэр хоёр өрсөлдөө тийм илүү байгаа гэж бодож байна. Саруулах хувьд гэж бодож байна. Мэдээж дээ. Угаасаа өвд эзэн хядуулж ялсан, алуулж ялсан, цус нь урсж ялсан. Одоо бол яагаад ч нэг юм цусны асуудал байгаад байдаг байхгүй юу? Яагаад ч юм тий сая хэллээ шүү дээ. Бид нэр яагаад дургу байгаад байгаа юм мэдэхгүй. Тэгтэл дургу байгаад байдаг шүү дээ. Дургу хүмүүстэй тий тийм байгаад байдаг. Энэ бас нэг талаараа бас тийм буруу ч юм биш. Бид яагаад гэдэг юм бол үндсэн дотор нэгдэж чадж шүү дээ. Үнд зүйтэй байж чадж шүү дээ. Бид нар солонгос хүмүүс тэ одоо чулсан амсаа юу гэдэг би жагчин хүн өөр байх хэвээр эднэрээс гэх юм байхгүй. Бид нэр яг солонгосын туганд ор байж шүү дээ. Яг ийм байгаа болохоор л Японы эсрэг Японыг ялж дэлхийн нийтэд харуулахын төлөө тэмцэж байна. Тэ бид нар үргэлж шиний доор байгаа шүү. Бид нар ч гэсэн одоо ч гэсэн дээр чинь бид нар ийм шүү гэдгийг харуулах гэдэг байгаа. Тэгэхээр энэ нөгөө спорт гэдэг чинь одоо нэгэн тал бодлоор болохоор олимпик бид нар зүгээр ингээд нэг хоёр хүн Саша гэдэг Орс тэ одоо хэн гэдэг нэг Японтой уралдаад байгаа гүйлтийн тэмцээн биш. Энэ болохоор спортоор дамжуулж хинийх нь шилэг ухаан, спортын шилэг ухаан, хинийх нь одоо эдийн засаг хүчрэг байгаа юм бэ гэдгийг дэлхийн нийтэд хамгаалж идэг энэ амар том үнд тамга гэдэг байхгүй. Тэгэхээр одоо яг бид нар яг юуны төлөө ярьж байгаа юм тэгвэл тэгсэн чинь өнөөдөр яг тэр дэлхийн нийтийн том шилэг ухаан энэ хүн хөгжсөн 70 сая хүнтэй Таиланд 60 сая хүнтэй Солонгос яагаад Монголыг яриад байгаа? Индонез яагаад ингэж байгаа? 3 сая шүү дээ бид нар тий. Тэгээд яагаад бид нар тэгвэл одоо огшоод байгаа? Энэ бүгдийг нэгтгэж тий энэ бүгдийн дотор бид өөр ондоошлтой юм а гэдгийг харуулж чадж байгаа болохоор бахархаад байгаа. Тэгэхээр тэр солонгосчуудын хувьд би бол тийм буруу биш л гэж бодож байна. Одоо улаан цагаан одоо нүүрлүүгээ боо аваа шидчихэв тий. Тэгтэл толдож шүү дээ. Тэг үзчихэл байна. Дайны хувьдаа бодоод үзье л та. Тэгээ яг хөө бид нар ч тэр солонгосчууд тэр бид нар өвөөгийн өвөө гэсэн энэ нэг 200 жил ч юм уу те энэ үеэрээ нэг 150-аас 200 жилийн хугацаагаар мэдээд их шиг байгаа. Тиймдээ тэр хүмүүстэй ялгаж болохгүй гэсэн бодол байна л да. Одоо за жишээлбэл өөрсдийг нь дарамтлж исэн, ялж исэн, эзэн дүрмгийлж исэн улсуудыг үзий ядаж тэрнийхээ л дээр гарна гэсэн үзэл бодол байх юм бол Монголыг ч гэсэн их хэвээр байхгүй. Яагаад тэгэхээр 14 400-д монголчууд солонгосыг ч гэсэн солонгосын газар нутагч бас Монголын гүрэнд л хариалгаж байгаа шүү дээ. Тэгмэд бидний хувьд болохоор хятадууд гэж ерөөсөө нэг амир яадаг баха. Тэгээд дээр нь юу байгаа байхгүй. Бидний хамгийн ойрын санаж байгаа зүйл бол манжууд. Хэрвээ манж гэж ус ийсэн бол бид нар ч гэсэн манжийн л дээр гарна гэж үзэх хэрэгтэй байсан. Би нэг зүйлийг хэлэх үү. Яг энэ тал дээр инфекц сөхөөлөх ажиллагаанд явж байгаад яг тэнд жахан ч гэсэн бас мэднэ л дээ. Бас ярьж болох юм байна. Болохгүй ч юмнууд олон байна надад. Явж байхад нэг зүйлийг л анзаарсан. Яагаад солонгосчууд биднийг ялаасаа гэж бодож байгаа юм. Яагаад австралиуд монголчуудыг ялаасаа гэж бодож байгаа юм. Монголын эзэд ноёд бидний өвөг дэс явсан газар бүхний инх тайвныг тогтоож татвар авдаг, ноёдоос нь салгаж ард түмнийг нь тэнэлэгдэг байсан ийм буянтаа эртнээсээ инхийг сахиулж байсан гэж би үзэж хардаг. Магадгүй тэр үнэн шударга төвийг сахиулдаг байсан болохоор л бид нар дэлхийг эзэлсэн баг. Одоо тэгээ ягаад солонгосчууд бид нарыг монголчууд ялчаасаа коммент нэр бичиж байгаа тий. Яагаад гэж ингэ тэгэхээр бидний одоо тэр их орно тусгаар одоо юу гэдэг эзэлж явсан улсуудыг эзэлж явсан тэр зорилго бас өөр байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тэгж л бодогдоод байгаа юм. Гэтэ за мэдгүй бас амар өдөртэй хүмүүс үзэж л байгаа. Одоо үед тэгвэл бид нар яах хэвтэй гэж бас нэг юм байх шүү дээ. Ярьж олон те энийг бүгдээрээ бид нар одоо үед яах хэвтэй гэх юм бол зүгээр л бид нэг зүйлийг л би хамгийн түрүү хийгээсэй. Яг энэ үндэснээ ярьж байгаа, үндэснээ магтаж байгаа, үндэснээ сайлж байгаа бүх хүмүүсээ те хайрлаасаа тэгэн гутлаа муу үгээр ялангуяа нэг нэгэ битгий хараагаасаа
Сайнэр дандаа нэг ерөөгөөсөө ялангуяа залуу үе шүү. Залуу үе бүр ингээд те 1990 оны сүүлээс эхлээд бүх үеуд ингээд чадж байгаа бүх хүмүүсээ дэмжээсэ. Тэгээ татдаг нэг нь байгаасаа л гэж бодоо. Миний зүрх сэтгэл дотор нэг тийм л юм байдаг. Харин физикал лаз бол яг тэглээ шүү дээ. Тэглээ. Сэргэлээ те. Дэмжиж чинь. Аймаг үнцэрхэг үзэл маань сэргэж чинь те. Зөв бүгд л физикал лазаар амьсгалаад жижигээ дэмжээл огшоол те. Тийм. Яа, тэгэхээр одоо манай үндэсний бүх үздэг хүмүүс ч гэсэн бас өөрчлөгдөөсэй. Энд жалга дов гэж, нутаг ус гэж бити ялгаасаа тий. Ерэн зүгээр л энэ л өнгөрсөн хугацааны түүхэл байгаа. Бид нар илүү хүмүүстэй дургүй байсан. Ягаад дөрвдүүдэд тий баруун нутгийнх нь дургүй байгаа. Шалтгаан нь ердөө Цэдэнбал гэдэг удирдагч Монголыг 40 жил удирдсан. Дөрвд хүн байсан байна. Мэдээж бид нар ингээл тэр оргилд байгаа хүнээс л асуудлыг хайдаг байхгүй. Тэгээд би одоо залуучуудтай холбоотой нэг хэлчихье. Нөгөө нэг Куйза гэл рэпер шүү дээ. Тийм. Куйзагийн талаар угаасаа Санжаагийн подкастт дэсэн баг. Оппозитийнхнаас асууж байгаа байхгүй. Та нар яагаад Куйзаг ингэ диссэн юм бэ? Куйзаг муулсан. Куйза тийм үү хүн байсан юм гонгод өөртөө хэлж байгаа. Тэр хүн оргилд нь байсан болохоор л тэр үний талаар л бид нар дисэж сэдв болгосон юм аа. Тэр хүн лаг байсан болохоор гэж байгаа байхгүй. Тэрнтэй яг л адилхан. Цэдэнбал дараа 40 жил Монголыг удирдсан байна. Тэгээ үнцэрхэг үзэл өндөр байсан байна. За сайн муу хэцдүүд гэж байгаа л да. Гэхдээ муу байсан, Монголд муугаар нөлөөлж исэн тэр тагнуулуудыг ч тэр хэцдүүдийг тэр аяар нь богооноор нь хөөж исэн байна. Ийм зүйл хийсэн болохоор тэр оргилд байгаа бидний нүдэнд харагдаж байгаа үнэл бид нар муулж исэн байгаа. Энэ үзэлт нь үеэс үед дамжиж явж байгаа жоох ухаан муутаанууд нь энийг илүү тэрвэргээд одоо ч гэсэн баруун аймаг, зүүн аймаг гээл ялгаад байгаа байхгүй. Түүнээс бид нар ялгаагүй нэг Монголд утгагүй тэр галдан ам биш үү? Тийм. Галдан одоо ойрд Монгол гэж ярьдаг зүүн гарын Монголын хаан гисэн ирнэ Алтан ургийн хаан. Алтан ургийн хүн. Зан базарга Алтан ургийн хүн. Гэхдээ энэ хоёрын дайн Алтан ургийн хүмүүс хоорондын дайн л болцсон байгаа хөөхгүй. Тэгэхээр бид нар ялах ямар ч үндэсгүй байгааз. Баруун нутагт тэр зүүн нутагт тэр Монголын бүх аймаг гушуунаас Алтан ургийн хүмүүс байсан л хөөхгүй. Хааны заламжлаа хүмүүс. Тэгэхээр бид нар бол нэгдэх ёстой. Бид нар зүгээр Монгол гэж ярих хэвээр. Yes, тийм ээ. Бид бүр яг үнэн сэтгэлээсээ Монгол гэж ярих хэвээр. Муу хүн гэж байдаг бол тийм бүхэл хүн. Бүхэл одоо бидний хувааж англиад байгаа аймаг ястан байсан ч бүгдэнд нь муу хүн байгаа, бүгдэнд нь сайн хүн байгаа байхгүй юу? Бид нэг Монгол. Тийм магадгүй мангар жодоггүй бүх гэж нэрлэдэг бол тэр чинь монголчуудын л төлөөлөл нэг хүн. Түүнээс ш одоо дөрвд хүн биш юу лээ? Дөрвөн шир тийм биш. Ийм нэг тэнэг манжийн үеэс үүссэн хөгийн өгнүүдээ хаймаар байгаа. Яг үнэн. Залуучууд хизээч юм уу битгий хэрэглээр нэгэндээ. Одоо би бас ингээ монгол гэж байгаа омгшоо ярьчлаа л та. Ингээ гот одоо хаа ингэн зөө. За. Бараг зарим нэг хуучны хүмүүс нь одоо төрийн төлөө огтон боож өгнө. Одоо магадгүй бид нар дараа улс төртэй холбоотой өөрсдөө үзэл бодлоо ярих үед ч юм уу те. Төрийн төлөө огтон боож өгнө гэл үг хэлнэ. Зүгээр л ийм хутлаа үгийг бити амьдралдаа одоо хэрэглээсэй. Би энэ дээр бодож явдаг нэг юм альчгүй. Энэ бол манжи үг гэхгүй. Төрийн төлөө огтон боож өгнө гэх чинь чи юу вэ гэж гэр бүлд нь суулгасан соёл юм. За зан заншилч юм уу юу юм. Тэрийг би ингэж боддог. Төрийн төлөө огтноос ч үн цэнгүүгээр бат дулан янжин тэ дорж идэх залуучууд энэ Монголын хөрсөн дээр цусаа урсгаж тусгаар тогтмолын төлөө амьдэрч эднэрийнхээ төлөө биднэрт өвлүүлж өгөхийн төлөө балга ус атгах шорооныхаа төлөө бүр ингэж явсан болохоор бид нэр одоо энэ газар бааж шээж идэж ууж амьдарч байгаа байхгүй. Төрийн төлөө огтн гэдэг огтны үннээс үн цэнгүү олон нэр бидний чихэн сонсогдохгүйгээр дулсан. Тэгж чадсныхаа хүчинд Монгол улсын төрийн талбай, Монгол улсын төрийн дул нэгдсэн үндэсний эндэр дээр мандаж чадсан. Өнөөдөр сайндээ биш. Өнөөдрийн төрдийн ноёдод түшээдийн биш. Өнөөдөр бидний өвөг дээдсэн. Өнөөдөр бидний яг энэ төвшөнд авч ирсэн энэ хүмүүсийн энэ үн цэнгүү үхлийн үр дүнд за хилийг ясаараа түшээд цусаараа тамгалсан энэ хүмүүсийн үр удам болж төрсөндөө бид нар баярлах хэрэгтэй. Энэ бол худлааг хизээч одоо яг мөнх хотын хэлээр жалга довны үзэл. Энэ усын дөрвд энэ муу баг ястан одоо үүнээс ч тийм байх хэрэггүй. Ягаад гэвэл манжин үеэс бид нэг маш олон хуваасан, маш олон авг аймаг болгосон тэгэн гуутлаа нэг юм жинс зүүж өгсөн тийм эд мөнгө хөрөнгөнд нүдийн сохолж эхэлсэн. Тэгээд одоо болтол бидний арт түмний тэр нэг харах үнцг нь муу байгаа болохоор бид энэ зэрэгт амьдраад байгаа гэж бодож байгаа. Өнөөдрөөс л ястаа нэрэд яг үнэн шүү. За энэ удаа зүгээр үзэгчтэй ч гэсэн хандаад лэхэд энэ удаа зүгээр туршаад үзчихье. Тэр нь юу вэ гэхээр за бидний энэ ярьж байгаа юм сэдвээс ингээл далигаал жоох ингэж ярьж байгаа нь хэрвээ таалагдахгүй байна гэвэл иймэрхүү яриаг
дараагийн дугаар дээр оруулахгүй бай гэж Яг зөв. амлаж байна. Та бүхэн ч гэсэн сэтгэлдээ бичээрэй. Иймэрхүү яриа, сул яриа юм шиг санагдаад таалагдахгүй бол манайхан бичээрэй. Энэ удаад бол бид нар жоохон чөлөөтэй ярьчих гэж бодлоо л доо. Нэгэнт л ингэж ярьснаас угаасаа тэр төрийн төлөө хотон боож өгнө гэдэг үг бол тэр манжийн тэнэгтэй биш, манжийн ухаантай та тэр асар өндөр мэдлэг боловсролтойдоо Монгол шиг ийм нэгдэж чаддаг хүмүүсийн дунд оруулсан худал үгийг 1000 давтахад үнэн болно гэдэг шиг энэ үгийг бүр ингээд одоо брэнд болгоо хийцээ аахгүй орчин үгийг хэлэхэд ингээл хүмүүсийн бид нар шиг хүмүүс дугай бид нар шиг хүмүүс ийм ярьдгүй л гэж те ийм байдлаар л суулгасан үг байхгүй. Ер нь тэгээд одоо амар үнсэрхэг үзэлтэй гээл те одоо манусыга эсвэл жоохон үнсэрхэг дээл утсан хүмүүсийг те муулаал те ингэдэг хүмүүс байдаг штэ. Одоо хүмүүс гайчж магадгүй гэхдээ үнэхээр байдаг. Гой дээлээ өмсөд цэмбигээ явж хахад одоо хэдгээр 100 бэ хэдэн он бэ гэдэг хүмүүс ч байгаа. Энэ хүмүүс нь өөрсдөө яадаг гэж би бүр хатууч гэсэн хэлээ. Түүхийд энийг бол би үнэнч гэж бодно. Өөрсдөө одоо хүртэл хөөргөө эргэлээл явж байгаа шүү дээ. Тийм үү? Гаасаа эргэлээл явж байгаа шүү дээ. Тийм үнсэрхэг юм бол энэ үзэл сурталчийн хүртэл манжи үед орж ирсэн байгаа байхгүй. Манжи үед Хинх амгалан хаанаас эхлээл ер нь монголчуудыг тэр хүчтэй байдлыг дарахын тулд хид хідэн бодлогыг явуулсны чулууны 3 чулууны бодлого ярьдаг. Яг 3 чулуу гэж бол нэрлэгддэггүй юм байлээ түүхэндээ. Энэ бол угаасаа л байсан зүйл. Юу гэхээр нэгдүгээрт Монголын төв алхууд за эсвэл алтан уургийнхан бүгдээрээ хэрэгэн зэрэг дуртай хүмүүс юм байна. Нэр алдар дуртай хүмүүс юм байна гэсэн бодлого нь жинс малгаан дээр байгаа тэр чулуу. Хэрэгэн зэрэг өгч тэр хүмүүсийг онгироож нөгөө гинэн монголчуудыг олон жижигхэн аймаг, олон жижигхэн тийм хошуу болгож хувааж байгаа байхгүй. Ноёд төшмөлөө тавьж. Хоёрдугаарх нь хөөрг. Тийм. Хөөрг гэдэг зүйл биологийн эрүүл мэндийн хувьдаас тэр ингэрт байх зүйл биш ээ. Тэр бол хүүтэн чулуу, бид муу гэж үздэг. Хоёрдугаарт нь тэр чулууны гой ганганаар энэ хаш хөөрг тийм үнэтэй. Энэ хашгээ бодоод үзэхэд эн чинь хятад буюу манагаас урд нутгийн соёл байгаас тэ хятад болон нүүдэлчин манжуудын соёл байгаас тэ. Тэр чулууны үн цэнээр нь хоорондоо өрсөлддөг. Хятадын манжи хаан үн цэнтэй бэлэг алт эдлүүдийг өгдөг. Иймар дарангуулж ирсэн. Гуравт нь болохоор ганс гэж ярьдээ. Ганс гэдэг бас нэг чулуу. Бас бидний одоо тамхи байна шүү дээ, тэ. Энэ зүйлсээр ерөөдөө монголчуудыг дарсан гэж ярьдیں۔ Дөрөвдүгээрт нь буддын шашны 3 дахь орж ирсэн урсгал буюу яг 17 дугаар зуунд орж ирсэн. 17 дугаар зуунд Занвазрыг өндөр гэгэнд өргөмжлөөд Монголын шашны бодлогыг хэрэгжүүлээд энэ дэр төрөөс хүртэл мөнгө өгдөг байсан, сагуулжуулдаг байсан шашныг. Тиймдээ бид нар 700 орчим сүмтэй, тэгээ 100,000 орчим ламтай, 2 үндэт би нэгэн лам, тэдгээрхийн бараг 70-80% нь ихнэр авахгүй, монголчууд өсч үржихгүй. Тэр нь тэр ингээ нүүдэлчин хөдөлгөөнтэй тэр амар зөрөгтэй ард түмэн чинь философи нь байж болох авч сүм эзтэй шавлан суугаад нөгөө нэг хим маяг нь алдагдсан бохоггүй. Тэнгууд ер нь түүх хоёр талтай. Хүн болго янз янзаар бичнэ. Орсынхныг үзэн яддаг ч хүмүүс байгаа, магтдаг ч хүмүүс байгаа. Би бол үзэн ядахгүй бас магтахгүй. Гэтэ орсуудын бидэрт бас үзүүлсэн нөлөө нь бид нар арчилсан хувьсгалаа хийгээд энэ лам нарыг шашныг төрөөс авч хайсан байгаа нэгдүгээрт. Төр нөлөөллийн болиулсан байгаа. Гэтэ 21 оноос шууд үргэлжлэжээгүй 38 хүртэл яваал те. Сүлдээ их хилмигдүүлэлч гэж явагддаг. Иргэдөө ингээд бараг тэр 100,000 ламаас бараг 30,000 орчим ламыг бүр хөнөөж исэн юм байлээ. За тэгээд 70,000 орчим ламдар нь өөрсдөө лам дийлээ тайлж исэн юм байлээ. Гэтэ энэ нь болохоор түүхийн хамгийн эмзэг ярихад ч хэцүү цаг үе боловч ясам дээр нөгөө талаас нь бодоод үзвэл монголчууд айгүй тийм монголчуудыг үйлдвэржилт рүү тэ ажил эрхлэлт рүү энэ хөгжил цэцэглэл рүү бас нэг түлхсэн юм ч хийж болно. Гэтэ энэ талаар ярил бүр алуулах бах. Гэхдээ эрэг сал ямар ч түүхэд хоёр тал байгаа байхгүй. Гэхдээ мэдээж маш эмзэг. Юу нь эмзэгтэй? Би бол боддоо шүү дээ. Монголыг хамгийн олон өв олноор нь алсан. За тэр улс бол Орос гэдгийг би мэддэг. Яагаад гэх юм бол тэдний одоо үгсэн яг бидний эрхчлэн л үгсэн өвгдийн минь цус хадж амжааг байна. Тийм болохоор энэ зүгээр яг энэ яг одоо яг юу найз гэж. Яг үний юм чи. Тэрийг л эмзэг гэдэг аахгүй. Эмзэг одоо нөгөө комментэн дээр харилцах л та тийм. Амар иргэн сайдыг аваачаад хахан баримжил алсан. Шашныг татаад авцсан нэг юм том үйл. Энэ нэг юм л болсон шүү. За тэр ч яг одоо нэг юм байна. Одоо гэхдээ одоо цаг дээр та бодоо үстэй. Энэ хэрвээ боддсон Монголд бүр ямар ч юмний жорн тун нь ихтгээрээ хор олдгийг харуулсан байхгүй. Зүгээр буддын тэр гайхалтай философиуд бидний амьдралд байх ёстой байхгүй. Байх ёстой тийм. Гэхдээ хитрхи гүн оруулж одоо Монгол хүн тутмын 2 эрэгтэй тутмын нэг нь лам байна гэдээ та төсөөлөд үзтээ. Яг одоо бид нар үсэхгүй шүү дээ, үржихгүй. 3 сая ч хүрэхгүй байх гэсэн. За тэгээд 90 он хүртэл ерөөдөө зөвхөн гандангаас бусад хийдүүдийг баг
баг гандан л хүлэн зөвшөөрс гандан л байсан гэж бичигдсэн байт юм байлээ. За Зугаар үдээс. яриг тэлсэн боловчлаа. За бид тусгаар тогтносон Монгол улсын иргэд биднийг монголчууд гэдэг. Бүгдээрээ Монгол улсын иргэний үнэлэхтэй. Бид нар гадагшаа татгшаа явахдаа гадаад паспорттай. Бид нар төртэй, төрмөн засагтай. Бид нар өөрсдөө л муулаад идэгчсэн тий. Бид нар төрийн дуултай, бид нар төрийн далбаатай. Энэ бидний подкаст Монгол хүн бүхэн зориулсан. Монгол хүн 2.0 гэдэг подкаст ч. Тийм болохоор өвөг дээдсийн минь нэргэн ухаан биднийг аль газар аваач дэлхийн талыг эзэлж ирсэн. Яг энэ цаг мөчид бидний дунд тэр гайхамшигтай ухаан яаж оршоод байгаа. Одоо бид нар эвлэлдэн нэгдэх цагтай тий нэг хайрлах сэтгэлтэй, нэг муулдаг биш, нэг нулимдаг биш, нэг дэвсэлдэг биш, нэг өргөдөг ард түмэн байхын төлөө бид нар энийг бүхнийг ярьж байгаа шүүдийг одоо үзэж байгаа хүмүүстээ дахин сануулж альч. Тийм болохоор нэг шүүдэг биш. Энэ цаг дээр яг Netflix дээр тавигдсан энэ гайхамшигтай шоугаар дамжуулна тий. За тэр би бас нэг юм альтрыг хэлчихэд тэр Адис өнгийн нүд Туркийн тэр залуугийн нүд рүү харахад би тэр зүйлэнд надад орж ирсэн ах шиг гэвэл тийм ээ биднийг монголчууд гэдэг. Яг ийм харцтай ийм эмэгтэйчүүдийн дотор Чингис хаан маань, Чингис эзэн маань бүрдсэн шүүдээ гэсэн тэр омгшил маань байсан. Бид нар бол нэг Монгол. Окей. Яг энэ үетэл яг энийг хүлхийг хүсчлээ шүү. Зүгээр. Окей. Тэгээд тийм байна. Ганц юм. Энэ окей гэдэг Яг харуулахыг залгуулаа ганц юм. Угаасаа Монгол хүн гэлтгүү дэлхийд даяар хүн болгоныг бүх юм хоёр талтай сайнаар нэрвэл сайн зүс байгаа. Муугаар нэрвэл муу зүсч байгаа. Гэхдээ бидний ингээл монголчуудаа зүгээр магтаал хөөргөл ингээд ингэж биш. Бид нар гэхдээ энэ суугаараа дамжуулж дандаа монголчуудын бахархал тэгээ монголчуудын сайн сайхан зүйлсийг ярина. Харин магадгүй хүмж ч юм уу зүйлсийг үзхийг хүсвэл магадгүй өөр суугуудаас үзээрэй. Тийм ээ тийм. Ингэж энийг хэлье. Бид нар бол дандаа бахархна. Дандаа цацуулсан байна. за бид хоёрын саяны ярианд бол маш бага оролцлоо. Гэтэ би дотроо юу бодоод сууж исэн бэ гэхлээр За дүгнж ирвэл. дүгэн жарвал энэ ямхын бодлого гэдэг бол нэрээ амар аюултай маа. Хүнийг ахуугаар нь өмсөж байгаа хувцаар нь идж байгаа хоолоор нь ингээд эдэлж хэрглэж байгаа зүйлээр нь ингээд өөрчлөө урт хугацаанд өөрчлөд хайчих боломжтой байгаа байхгүй. Шууд орж ирээд алаад ядчихгүй ч гэсэн урт хугацаанд энэ бидний соёлыг устгах идэг, шал буруу үзэлтэй болгож идэг. Ил тэрүүн нэмэл ярихад нөгөө хувцсын нүрт өөрчлөсөн байдаг шүү дээ. Тий ганц цугийн урт олгоол хөдөлмөр эрхлэхт нэм тэртэй болгоол саацтай болгоол. Тэгэл тэр нэг Монгол хатны нэг юм хоёр юм толгоон дээр нь язаа хоёр том юм юутай хувцс. Тэгэл одоо тийм амар хүнд юм зүсэн хүн яах бол хоёр юу гэж бодож байна. Эмэгтэйчүүд. Би энэ тал дээр айгүй тийм өөр ойлголттой болсон. Ягаад гэвэл одоо битүү захта одоо хоргон дийл миний ээж аж гисэн. Гэтэ ээж минь үзэж байгаа л уучлаарай тий. Тэрийг би өмсөх дуртай хідээжсэн. Би тэр хоргон дийлийг өмсчихэд зүгээр л цагаан сараар шиний нэг нүглөө аалтайгаа овоо руу гарахад хөлмөн ороолдоод унчих га тий. Ямар учиртай юм бэ гэж боддог байсан. Одоо нудраг тий гэсэн шитээ. Миний сүүлийн үед хамгийн хүмсэж байгаа дийл бол язгуур дийл. Энэ болохоор 13 дугаар зууны үеийн булш олдууруудаас олдсон дийлийг эсгсэн. За энэ дийлүүдийг өмсөж байгаа. За манай гэрчсэн байгаа. Би дараад нь бүр яг язгуурын бүр дийлээ өмсөж ирнэ. Тэр дийл ямар ч та дийл гэвэл миний бүслэхүү бүр нэрийнхэн болгодог. Тэгээ дээрээс нь корсет зүс юм шиг юм өргөн бүстэй. Тэгээ ямар ч тийм идэх тийм автет бол баг. Тэнгуудлаа тэр дийлийг өмсөд ямар ч одоо өндөр морин дээр зүгээр өсрөөд гарахад бэлэн. Хоошоо урагшаа хаашаа хараад хэнийг ч очоод харвч чадхаар тийм гоё дийл. Тэгээ би энэ дийлийг өмсгөө дийлүүдтэй ямар учиртай болсон гэхээр өмсгөр ингээд би хин нэгэн таньдаг хүнтэйгээ уулзж байгаа юм шиг зөөлхөн дулаахан мэдрэмжээ би авдаг. Тэгэхээр дээлийн хувьд бол миний энэ дийлүүд бол гайхамшиг. Дийл бол аймаа сүнстэй шүү. Миний ханцуу. За энэ болохоор зүгээр манай язгуурынхан энэ реклам биш. Гэтэ хийгдэж байгаа дийл шүү Монголд. За надад ойж гисэн дийл байгаа. За нөгөө язгуур дийлийн минь ханцуу болохоор бүр юм бариу. Шуу ингээд барьцсан ороодсон цай. За Монгол ир хүний ялангуяа шуу ингээд ороогдоод ингээд бариад ирэхээр цусан боогоц тэр маш хурдан болдог. Нэг юм хүчрэг мэдрэмж. Хүч амар бид хүч нэмдэг. Ялангуяа нэг уралдаж байгаа мөрний ингээд шилбэ шууг нь ороод штий. Манайх юу сура одоо юу гэдэг те сур юугаараа боодлоор. Тэгвэл яг надад тэр мэдрэмжүүдийг төрүүлдэг байгаа. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн одоо дээлэж гэсэн бас бодолтой өмсөх цаг нь болсон юм болов уу гэж бодсон. Тий. Угаасаа надад би л амраар л өмсмөр. Тийм шүү хаа. Угаасаа харин ингээл монголчууд гэдэг бол те яг омгшиж байгаа бол тэгээд хэд үнцэрхэг үзэл гаргаад ингээд бусдыг ингээд шүүж байгаа бол өөрсдөөс мэдэх хэрэгтэй. Би яг түрүү хэлсэнчлэн те ганс хөөрөг жинс гэдэг зүйл чинь Монголын соёл биш гэсэн шиг
дээлний өвч гэсэн. Бид нар үндэ 20 дугаар зууны хүртэл тэгээ 17 дугаар зуунаас 20 дугаар зууны хүртэл дандаа манж дээл өмссөн. Одоо та нар түүхэн кинонуудаас харуул хятад кино, манж кино бүгдээрээ зах бүх юм нь тэр нудраханч тэр бүгдээрээ манж соёл. Тийм бохгүй. Угсаа Чингис хааны үеийн 13 дугаар зууны үеийн 14 дугаар зууны хувлаа үед хүртэл бидний нудраг нэр үнэхээр л дээлний нудраганд байрун Тийм шүү дээ. Тэгээ нуруу тийм өргөн бүстэй корсеч гэж байгаа ашиглан чинь бид нар морин дээр тэр дөргөлцтэй тэгээ байнгын давхиж өгдөг нуруугаа хамгаалдаг. Дээр нь хөдөлгөөнд саадч болохгүй тэр эргономик тал дээр ч гэсэн маш сайн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар дээлээч тэр бүх юмаач тэр яг л гой түүхээ мэддэг байг. Би яг дараагийн удаа ахта чимдээ ахт хэлээд өгөөрөө. Тэгвэл тэр мундаг түүхчийг би яг тэр цагаан бороо гэдэг номыг уншаал амар бүр мэдрэмж авсан. Тэр номон дээр зүгээр бидний үг дээдс яаж зүтгэж яаж тэмцэж бидний зовлон гэдэг зүйл тэдний хувьд бол нэрээ жаргал байхаар хитрхи өндөр зовлон энэ цагаан альчууртай лалын шашинтай хятадууд те дээр нь энэ казакууд эргэн тойрны хурш сэргэлдэг улсуудаас ямар их зовлон бидэрч ийснийг цагаан бороо дээр зүгээр яг үннээр нь бичсэн байгаа. Энийг унших үед ямар ч монгол хүний тэр үнцэрхэг үзэл төрнө. Би тэрнээс хойш одоо хүн болгон би угаасаа нэг лаг сая хэдэн минутын өмнө ярихдаа хүн болгон уулын мод урстай богино гэж сайн муу гэж хүн байгаа гэдэг шиг. Гэхдээ л би ялангуяа хятадын хойд нутгийн хятадуудын тэр харгас хэрцгий тэр хорон санаа одоо олон үе өнгөрсөн ч дотор нуудаж байсаар байгаа л гэж бодож байна. Одоо инхтэй юм байгаа болохоор юм байгаа. Ямар нэгэн муу зүйлд тэр хойд зүгийн хятадуудын муу санаа бол хизээж ойлгохгүй. Тэр номыг заавал уншаарай гэж хэлье. Тэр нь бид тэр чимдээ ахыг ураад оруулчвал маш гоё яриа гарах бах. За одоо шууд хэлчихээ л гурал тий. Номын жимдха бид таны подкастнда урьж जैन тий. Урьж байна. Урьж биш баха. Заавал ирээрэй. Гайхалтай ном байсан. Оо миний тэр нэг хаттын үг яриад өгчихгүй даа шүү. Тийм үү. Манж уус гарсан кино олгон дээр манжи үеийн хатад ноёдын хувцсыг та нар бодоод үзээрэй тэгээ. Дандаа нэг юм би яг тэрийг нэрийг мартчихад байна. Амар хүнд килограмм гэдээ явж хахад би тэр үедээ л бодчихсон байхгүй юу? Яаж юм толгоон дээрээ хүнд юм тавьсан хүний толгой ажиллах юм бэ? Толгой амар өвдөн, хөдөлгөөн хязгаарлагдана гэж яг бодчих. Энийг зүйл асууя те. Яг түүхчээсэн. Яг энэ хувцсан яг монголчуудын яг уламжлалт мөн үү гэдгийг бас асууя. Би нэг пост хийсэн чи яг алуулгачлаа. Ямар пост нэг дээхэн баггүй юу? Арчаа алтлаа гэхэд түүхэндээ бид арчаа алдаад бүр арчаагаа алдаацаа. Бид нар тусаа үзээд энд хинч болтлоо болсоо гэхэд аргалаа айлаас гойж үзээгөө харсан юм шүү. Үнэн шүү. Тэгэхээр одоо бид хэдийг үзэж байгаа залуучууд тий хүнээс аргалгуугаа явж чадал явтлаа. Арчаа алдсан нийгмийг бид өөрчлөх ёстой. Тийм болохоор бүгдээрээ яг нэг зүгийн төлөө харж яг нэг юм занжин шамтай, нэг юм тогтсон зантай Монгол гэдэг өв соёл бүх зүйлээрээ бахархаж явах цаг нэрсэн байх шүү л гэж бас хэлмээр байна. Гэхдээ хин нэг хэлээгүй шүү. Зүгээр яг бодтой хасан өнцгөл хэлж байгаа шүү. Арчаа алдлаа гэхэд аргалгүй ч өгцөг. Хувцсны хувьд бол би бол зулагч ихтэй ерэн санал нэг байгаа. Магадгүй мөхөс би буруу тэгээ бас бодож тунгаачиж магадгүй. Яг уншиж бодсон юм бол алга. Гэхдээ би бол шууд тэгээд ерэн түүхэн кино ч юм уу түүхэн буцсан малгай юу? Тэгээ түүхэн кино үзэхэд яг хаттын ард нэг юм модон одоо нэг юм байдаг шүү дээ. Хүр дэргэний нэг мод шиг нэг юм байгаад дээ шүү дээ. Үсээ ингээ хоёр тийш нэгцэн. Үсээ ингээ дээр наадаг. Амар ингээ. Тэр зүйлийг би бол яг тэр хизээ мэдгүй ч магадгүй. Хаа зэ. Гэтэ би тэрийг магадгүй бас яг манжи үе буюу яг ноёдууд тайжууд гэж яригддаг болсон үеэс л ихнэрүүд нь хатсан тийм байсан бохоггүй. Гэтэл уг нь бид нар чинь арайч тийм баймааргүй ингэж бодогдоод байгаа. Яагаад тэгэхээр 13 14 зуунд тэр сонжин бомбаас эхлээлтэй ус үндэстэн болгоны хамгийн ухаантай эрдэмтдийг зөвлөхөөрөө шадар туслахаараа авч тэр ухаан, тэр соёл, тэр зэвсэглэл технологи те энэ бүхнийг бид нэр соёлдоо суулгаж ирсэн хүмүүс эргономик талаач гэсэн бодсон баг. Эргономик гэдэг нь ингээд тав тухтай байдал талаас ч тэр те ер нь бид нар ингээд өмсөх хувцс, идэх хоол бүх юмаа л зүв байлгасан хүмүүс байх хэвээр. Яагаад гэвэл дэлхийн талд байсан хамгийн том гүрнийг босгосон тийм ард түмэн хоолны хувьд ч, хувцсны хувьд ч, соёлын хувьд ч, сэтгэлгээний хувьд ч үнэхээр өөр төвшөнд байсан. Үнэхээр тодорхой байх хэвээр. Тэгээд тэр хувцас угаасаа 13 дугаар зууны үед их түүхийг одоо дүрсэлж харуулсан кинонд дээр угаасаа байдаггүй. Монгол хатад дээр. Одоо ингээд яг бидний нэг яриа нэг юм дээр огтлцчихлаа л да. Монгол ноёд эд агуурсан шунж алт мөнгөнд шунаад хэрэгцэгтэй газар нутгаа хинт ч хамаагүй өгдөг байсан тий. Тэгээ монголчууд хамгийн арчаагаа алдаж хамгийн муу болох цагтаа яв өндөр гэхээр дандаа юм шунаж тий одоо нөгөө материалын зүйл рүү харсан байдаг цаг байдаг шүү дээ.
Тэгэхээр энэ шунал гэдэг чинь юм байдаг. Тэгээ одоо яг бидний цагтаар дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байна. 8 тэрбум хүн дотор Монгол улс нэг л зүйлээрээ бүр хол тасархаа тэргүүлж байгаа. За энэ тэргүүлж байгаа ганцхан шалтгаан гэдэг юм бол бид нар бүр тасарсан шүү яг энүүгээрээ. Юу гэдгсэн чинь сайн чанараа ярьлаа шүү дээ. Энэ хавдар гэдэг өвчнгөр Монгол улс дэлхийд одоо л тэргүүлж байгаа. Тэгэд яг энэ бүгдийн нэг шалтгааныг би ингээ хайгаад боддог байхгүй юу вэ гэдгсэн чинь бид нэр хитрхийн амтанд дурлаад амттанд дурлаад ирэхээр хитрхий хоолн чунаад ирэхээр хитрхий биедээ амар амгалан тайван байдлыг үүсгэж ирэхээр хитрхий хотчоод хитрхий маягийг соёл гээд одоо ингээд бидний одоо яг одоо өвд хэлж чадахгүй зүйлийг л хэлэх гэлэн л та яг тийм болоод ирэхээр бид нар ийм арчаагүй байдалтай болж байгаа. Маш их харамсаж байгаа 2000 оны залуу тэгээ 1995 оны хүүхэд өнөөдөр харваад бас даралтаар дээрээс нь хавдраар өнгөрч байгаад маш их харамсаж байгаа. Бидний подкастыг үзэж байгаа хүмүүс нэг зүйлийг бид нар шийдэл байгаагүй байгаа. Юу байгаа вэ гэх юм бол нэг гараас ирээд яг эрүүл зөв хооллоод дасгал хөдөлгөөн хийгээд тэ элдв бүх нэгээ дэмжиж хөгжүүлэх юм бол бид нар бас боломж байгаа шүү л хэлээ. Тийм эргээл бид нар одоо хөдөө талд амьдраад нүүдэлчин соёл руу явах боломжгүй шүү дээ. Тийм юм чинь яг л тэ юмыг тохируулаад альва юмны нэвтрүүлэх. Гурлаа яхаар л одоо подкастныхаа нэрийг бол Bicycle Lads гэж өхөргөл болох шиг боллоо одоо. Тий. Зөв тэднэр дамжуулаад юм сэрчтэй гэж. Ер нь бол би бол тэг ер нь тэр амбан банчин засаг ноён гэдэг эдгэр чи бүгдээрээ л манжи хэрхэн цол шүү те. Монгол шүү те. Дараагийнхаа за шууд коммент руу орё бүр. Ачаа Bicycle Lads гэж өгнө шүү. Тийм болохоор сэдвүүгээр. За ингээд 2 дугаар тэмцээний хувьд нэг тийм энэ бол миний л талд байдаг дүү маань гэмээр мэдрэмж төрсөн гэдгийг хориглохыг хэлж байна. Австрали бол Само Европ гаралтай болгооч тэр огт Аз хүн биш мэт харагданаа. Хичээ зүтгэхдээ эмгтэй тамирчны сэтгэл ямар байдгийг ойлгохоор тулааны сэтгэл зүйн ямар мундаг юм бэ гэж үнэлэгцээ надад. Монгол бол зүүн Аз мөртлөө биеийн бүтцэнд бүр Аз биш юм шиг нэг л бойр унсан ном сумтай эртний дайчид шиг тийм болохоор л Монголын тамирчдыг өөрөө ирэхгүй дэмжиж эхэлсэн гэж. Одоо миний Монголын эмэгтэй үнийг ярил л да. Эмэгтэй үнийг ярихын тулд тэгэж одоо ч охины сэтгэлийг уншсан ярьсан дээр юм байна. Энд дээр бол яг би бизлогийг бас хайлтхан дуртай явлаа л та. Ягаад Аз гэсэн хэрэг те. Ер нь Netflix-ийн зүгээс ч гэсэн оролцогч нар амар зүг сонгосон баг. Австралиас ч гэсэн яг уугуул австралчуудыг сонгоогүй юм шиг харагдсан. Дандаа Само PG хүмүүс байсан. Энэ хүмүүс нь бүр амар сонирхолтой юм хэлээ. Монголтой бүр эртний язгуур нь холбоотой байх боломжтой. Ягаад гэхээр энэ Само PG гэдэг хүмүүс чинь яг Солонгос хятад те яг эртний 5-аас 6,000 жилийн өмнөх шүү манайхаа. Манай эртний өмнөх 4,000 жилийн өмнөх гэсэн үг. Энэ үед Төв Азид амьдарч исэн нүүдэлж явсан шүү. Хятад, Монгол, Солонгос тэр үеийн одоо дийлгийг бүрдүүлж исэн хүмүүстэй ижлэн цустай гэсэн үг байхгүй язгуур цусна. Ийм хүмүүс заваар далайг гаталж Австралийн ирэг дээр очиж суурьшсан хүмүүс байд юм аа. Тийм болооч тэр би бислогийн үед маш хүчтэй, том ястай, булчинлаг, бор арьстай. Одоо орсон хүмүүс нь бол бүгд тийм байгаа. Ирчүүд нь оёрын эмэгтэй ч гэсэн тийм байсан. Эмэгтэй нь Филиппин гаралтай хүн байсан. Ирчүүд нь болохоор бүгдээрээ яг л PG Само хүмүүс эсэм мохгүй. Тэгэхээр яг л эдгээр Төв Аз тэр тусмаа Монгол цустай байгч боломжтой. Гэтэ 6,000 жилийн өмнөх явдлыг бид нар яаж мэдгэв те. Тийм байна. Тийм байна. Би асуулт асууж болох. За. Монгол эмэгтэй хүн гээд хоёр төсөөлтөө хамгийн түрүүнд юу бодогдож? Тэгээ одоо эмээгээ боддоо, ээжигээ боддоо. За тэгвэл яг бидний Монгол өв уламжлалаа авч үлдсэн нэг зүйл байгаа. Тэр юу бодогдож? За би эмээгээс эхлэх ярих уу? За. Эмээ маань өглөө болгон босоод сарлагийнхаа сүгээр. Би Ховд аймгийн Мөс цумын хальтаа. 4 хоёр дэмтдэг. За 4 хоёр биш шүү. Гадангийн тишээ. Тэгээ 100 гарын. Тэгээ би эмээгээ ботход өглөө болгон сарлагийнхаа сүг аваад сүгнийхээ дээжийг тэнгэр борхон. Тэнгэр лөө мөнгө тэнгэр лөө харж өрдөг байсан. Тэр огших гээд ч тийм огшиж болохгүй шүү. Эмээгээ бод огшиж болохгүй шүү те. Сая би 20 жилийн дараа эмээгийнхээ газар дээр очлоо. Нэг л зүйлийг бодлоо. Таны минь өргөсөн сүү болгоны тусал бүхэн үр хүүхдийн юм авч авч жагаад баярлаа гэж хэлсэн. Монгол ээжүүдийн сэтгэлд сүү оршдог. Монгол ээжүүд тэр адигийн харц тэр энэ минь яг л та нарын минь дотор яг л монгол хүн бүрэлддэг байхгүй. Монгол тарих дэлхийг эзэлсэн тий гайхамшигтай хүмүүс л яг л энэ дотроос бүрддэг. Монгол эмэгтэйчүүд гайхамшигтай. Тэр ерөөл мэдээ сүү өргөж явахдаа ямар ч одоо коммент бичдэг шиг нэг харах юм байхгүй шүү тий.
үр хүүхэд минь тий хангаалах юм Йоо сайн баярлалаа сайхан. наадах. Би яг дотроо тийм асуусан аахгүй юу хоёроос. Тэгэл Би яг ингэдэг байхгүй юу? Хамгийн сүлд за яг нөгөө ээжийн маань талын имээ маань өнгөрсөн байхгүй юу? Нүдэнэ бодог сүүр гэж он бодог. яа сүүлэр гэж. Тэнгүүд хайрыг нэг нүдэнд харуулаатхай чи гэж хэлэх юм бол яг тийм дүрс харагдах юм шиг санагддаг байхгүй юу? Тий. Үр хүүхдээ хайрлах тий. За мөнхөлөө яри тэр хооронд би жоо Монгол сэтгэлээ эмэгтэй. тайвшруулаатхай. Тэгээд би шинжлэх ухааны талаас нь гоё тайлбарлаж өгье. За би бол тийм хүүсээр амар ялгуулдаг хүн бол биш. Ялгаатай Энэ болохоор заяа. Миний хувийн бодол болохоор би бүхнийг яг ингээ гой байлгахыг хүсдэг төрлийн юм шиг. Энийг одоо сэтгэл зүйчнэр ч юм хүмүүс мэддэг байх л та. Яг яаж том явуулдгийг те. Бас имзэглдэг зүйлс ч бас байдаг л та. Өөрийгөө яа гэж бас ингээд энэ нийгэмдийнх энэ хүүс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн асуудлууд дээрээс имзэглдэг төрлийн хүн. Энэ дээр юу гэж боддог вэ гэхээр одоо Өвөн Монголын алдарт дуучин Тэнгэргуйч байна те. Ерөнхийдөө түүхэндээ бид нар эмэгтэй хүнийг амар хүндэлдэг. За ингээд улс төрийн хэрэгт хүртэл оролцуулдаг. Тийм хүмүүс байсан. Гэхдээ одоо үеийн бүгд биш. Энэ гэхдээ баг 20-30% эмэгтэйчүүд яг монгол гэдэг чанараа алдаадах шиг байна. Энэ магадгүй 10 жил ордог хичээлүүд ч юм уу эсвэл эцэгхийн тэр түүхийн чиглэлээр боловсрол олгож байгаа зүйлс нь дутмагаас ч болт юм уу. Монгол эмэгтэйчүүд хитрхи европчууд те хитрхи эсвэл хятадаас ч юм уу эсвэл зүгээр энэ суурин аж ахуй суурин одоо иргэжлэлтэй байсан улсуудтай ижлэхэн болж байгаа энэ зан чанар надад хаалгагддаг байхгүй. Тэнгэргуйг би ярьсан юу вэ гэхээр Тэнгэргуйгийн би монгол хүн гэж дуу шүү дээ те. Энэ дуун дээрээ дуулахдаа тэр мэдрэмж тэр аялгау гарахдаа эмэгтэй хүн гэдгийг эхийн сүг одоо тэр тунгалаг мөрөн гол устайгаа бид нар гол усаа тэг яаж хүндэлдэг хүмүүс лээ тэг яаж дээдлж дахиж үсдэг хүмүүс Хийс үсгээ боддог шүү. Сүүртэл оролтгүй тийм үзэлтэй хүмүүс шүү дээ. Гэтэл эмэгтэй хүнийг ийм сайхнаар төрсөлж байна. Гэтэл одоогийн эмэгтэйчүүд тэг нэг 10-20% нь ер нь дийлэнх нь бол яг миний хүрээлэлд байгаа эмэгтэйчүүд миний анзаарсан эмэгтэйчүүд бол үнэхээр миний одоо цензур Монгол эр хүний шалгуурт нийцсэн тийм сайхан эмэгтэйчүүд байдаг л да. Гэхдээ одоо ингээд сүүлийн үеийн охтууд маань ч тэр ер нь жоохон буруу жишээ бити хандаасаа гэж би хүстэй. Яг гадны соёлыг хит дуурайж тэ хит задгаа хувцлах. Энэ болохоор ингээд ялгуурлах биш шүү. Үндэ та бүхнийг хамгаалж байгаа гэсэн үг. Тэ монголчууд яагаад ингээд үсгэн шалтгаан хувцлахыг ингээд цээрлэлтэй. Эн чин эрэгтэй хүний тэр байгалийн хүсэл үр удмаа үлдээх хүсэл нь магадгүй ухаанаас нь хамаарат. Ухаан дутаа хүмүүст нь хүчин гэдэг ч юм уу тийм хэрэгүүд үүсч магадгүй болохоор тэр хүндэлдэг эмэгтэй хүний хамгаалсандаа л тийм зөвлөгөө өгч тэгээ нэмгэн нойтон бити хувцлаарай гэдэг зөвлөгөө өгдөг. Бас тэр нэмгэн нойтон хувцсан биологийн хувьд эрүүл мэндийн хувьд ч тэр өвчин зовлонгийн суур нуруу бөөрөө муудах эрсдэлтэй гэж бид нар тийг зөвлөдөг болохоос тэгж кастинг систем шиг байдаг байхгүй уг нь бол. Гэтэл энийг ингээл яг тэр ариун нухлаг гол мөрөн шигэ байж чадж байгаа юу гэдэг маань бас жоохон имзэлж байна. Ягаад бас имзэлж байгаа шалтгаан бид нар хэдэн зуун сая хүн амтай биш 300 сая хүн амтай. Эндээс одоо за нэг 50 орчим хувь нь эмэгтэй хүн байлаа гэхэд сая 500 мянган орчим хүнээс эмэгтэйчүүдээс те бүгд сайхан энэ дуун дээрээ түүхэн дээрээ мөхөрс шигэ тийм ариун тунгалаг гол мөрөн шигэ тийм сайхан байгаасаа гэж хүсдэгтэй зарим нэг нийгэмдэр байгаа болж бүтггүй мэдээнүүд надад жоохон имзэг санагддаг миний хувьд. За би гоё тайвширтлаа. За сүүргөх дээр ярья. Сүүг болвол 100% хайраас үссэн зүйл гэж маш цэвэр ариун зүйл гэж үздэг байхгүй. За тэгэнгүүт Монгол эмэгтэйчүүд, ээжүүд, эмээ гэж бодоггүй сүүрэх дандаа бодож байна. За тэгэнгүүт сүүгээ өргөхдөө дандаа сайн сайхныг бодно. Тэр минь ингээсээ байгаль дэлхийн минь ингээсээ гоё юурөө. За энэ орчин үеийн юу юм гэхлээр манифест болдог. Одоо манифест яг л тийм л байгаа шүү дээ. Дотроо дандаа гоё юмнууд төсөөл, гоё юмнууд бод, юмыг дандаа гоёор, эргээр бод. За хоёрдугаарт за доктор Имотогийн нэг юм судалгаа байдаг шүү дээ. Нэг хэсэг айгүй хүмүүс яриад байдаг гэсэн та. Усанд гоё үг хэлж агаад за бүтцийг нь харсаж өөрчлөгдсөн байсан. Тэрнтэй адилхан шингэн зүйлд гоё хүслээ шивнээд дээшээ тэнгэрлүүгээ ингээд өргөсөн маань юм. За дээрэс нь тэр байгальд ингээд сүг өргөхөөр одоо тэр байгаль хэдрээ бүх тэр амьд амьтны тархинд нь аж аргалын даавар ялгар болж байдаг. Хамгийн гоё танил үнэр нь хамгийн гоё аж аргалтай дотн үнэр гэсэн үг. Тэгэхээр Монгол өвөг дээдс маань тий эртний үеэс л ингээд манифест хийгээл тий дандаа гоё эерэг рүү ингэж тэмүүлж идэг бүх юмыг гоё амны бэлгээс аштын бэлэг гэдэг явж идэг гэсэн. Зөргөлтэй бас тий. Тийм ээ тий. Юу лээ төв түн шидээр хятад хүн юугаар гэдэг лээ. Монголчууд бол амны бэлгэл байгаа шүү дээ. Тэгэд одоо наад тэр чинь би нэг юм бодож биш үү. Зүгээр миний бодол шүү манайхан. За одоо нэг юм за тэр аягтай усанд
сайныг хилээд их тусамдаа одоо бүх юм бүтцэн өөрчлөгдөж штэ. Тэгвэл хүний одоо биеийн хэдэн унасыг тий. Тэгэн гутал одоо Монгол хүмүүс бид нар нэг нэгэнтэй сайныг өрөөх цаг нь болцсон юм шүү тий. Сайныг хэлэх. Энэ үг гэх юм бол би бодоод байгаа байхгүй. Одоо бид нар ингээд түүхийн цаг хугацаанд энэ одоо манжано, орсано, юу хятад нэ одоо мэдгүй. Янз бүрийн нухчаан донд бид нар ингэж орж талхиулж явсараад энэ цагт ирчлээ. Энэ цаг тэртээ тэргүй бүр ингээд ядартлаа явлаа. Одоо нэг юмыг л сэргээх цаг нь болсон юм байна. Нэг нэгээ хайрлах, нэг нэгээ дэмжих, нэг нэгээ ерөх. Яг одоо тий энэ хөрөлийг ярьж байгаа шиг, адяг ярьж байгаа шиг тий хин хандааг ярьж байгаа шиг, бүгдийг ярьж байгаа шиг. Яг ийм лавгаа ярьж байгаа шиг. Бүгдээрээ яг ингэж хайрлаж ерөх цаг нь болчихжээ. Гэсэн тийм бодол үүсэж байгаа. Вау. Надад ч бүр амар сонир бодлого оруулчихлаа. Яг сагуулах хэлсэн үг зөө. Та бол энийг магадгүй өөр эрдэмтэд ярьсан ч магадгүй л энэ зүгээр одоо бодохоор дэлхийн 70% бол ус шүү дээ. Тий. Хүний биеийн 70% ус шүү дээ. Тэгэн гот энэгээр зүгээр юу ярих чинь гэхээр усанд гоё үг хэлэхээр тэр молекул те тэр бүтцэнд өөрчлөлт ороод гоё сайхнаар нөлөөлдөг гэж байгаа шүү дээ. Харин эсрэгээр усны хажууд ингээ хэрэлдэж муухай үг хэлвэл тэр ус буцаад бараг хор болох хэмжээний болдог. Тэгэн гот энэ байгаль дэлхий гэдэг чинь өөрөө тэр аяараа энергийн төв л байгаа даа. Бид нар зүгээр энерги. Энийг яг боддын философорч гэсэн бас тайлбарладаг л та. Ер нь зүгээр бүгд л энерги. Бүх юм л өөрчлөгдөж идэг гэдэг шиг те. Бүтц нь өөрчлөгдөж идэг байгаа байхгүй. Энийг өвөг дэц маань угаасаа мэддэг байсан юм шүү. Хоолн дээр нь хүртэл хоолныхоо үеэр ярихгүй, ууралж болохгүй, хэрэлдэхгүй гэсэн тийм ёс байдаг гэсэн. Цэрлэх ёстон байдаг гэсэн. Тэгэхээр одоогийн шинжлэх ухаанаар ч гэсэн уншаад үзэхэр болвол угаасаа хүн урт үед хоол идэх юм бол хизээ шингэхгүй. Хүний стрессийн давар ялгарч эхлэн дээрээс нь ходоодны ашигтай бичлүүдийг багасгаж эхлэн ингээл ерөөсөө хоол шингэхгүй гэсэн. За тэгэл ходоодны хүчил ингэж ихсээл те ходоод шархлагч юм уу. Сонин байгаа зингээ бодоод тагсан зүгээр биднэрт ингээ багаас одоо үлдсэн юм нь жоохон дамжуулагтаа буруу явагдсан. Тэгэж болохгүй ингэж болохгүй гэж явцсан. Учрыг нь тайлбарч өгөхгүй. Үгүй угаасаа монголчууд тэр аяараа философи бид түрүү хэлсэнчлэн угаасаа 13 дугаар зуунд эд хүчтэй байхдаа бид нар өнцөг болон бүрийн ухаалаг хүмүүсийг хамт байлгаад байсан. Тэнд бүхэн философи. Гэхдээ энийг ингэдэг байхгүй. Ямар нэгэн төр барих, ус удирдах гэдэг чинь хоёр зүйлээр явж байгаа. Хуулиар болон шашнаар байхгүй. Итгэл үнэмшлэр нь. Тэнгуут угаасаа монголчууд бидний өвөг дээдсүүд бүгдээрээ асар том философи хүмүүсээс бид нар ингээл гиз чанаад идсэн ч уушиг гомддог гэж хэлдэг. Энэ зүгээр сэтгэл зүйд нь төлөөдөд байгаа. Миний өвөг чи энийг битгий гомдоогооч л гэсэн үг байхгүй. Гэхдээ тэр нь цаагаараа юу вэ гэхээр яг л бид нар юмны хажууд ямар энерги шингээж хэрэглэн тэр нь нөлөөлдөг гэдгийг бид нар ойлгоцсон тийм ухаантай байсан хүмүүс. Тэр нь бидний өвөг дээдс одоо эмээ өвөө те энэ хүмүүсийг хэлж байгаа бүх үг цаагаараа дандаа далд утгатай философик гэдэг байхгүй. Тэ орой хогоо асаадгүй гэж хэлнэ. Орой хогоо асаадгүй гэдэг үгийг ойлгож байна уу? Одоо энэ үг магадгүй хэдэн зуун жилийн өмнөх үг. Орой бид нар хэдэн зуун жилийн өмнө бидэрт ямар хог байсан юм бэ гэвэл биднэрт ердөө махал хэрэглэдэг байсан хүмүүс махны яс гэдэг хог л байгаа. Тэгээд бид нар орчин цагийн орон сууцнд амьдардаг байсан. Гэрт амьдардаг байсан. Бид нар хогоо оройн цагаар гаргаад хажуудлынхаа нэг жалганд хайчих юм бол нөгөө чоннууд нь ирээд тоцтой өний самраа ичнэ. Энэ зүгээр л философи бас. За тэр нь орой хумсаа авдаггүй гэдэг те. Энэ болохоор одоо хөдөлмөрийн аюулгүй байдал гэж холбож болох юм. Ягаад тэгэхээр хэдэн зуун жилийн өмнө тог цахилгаан байхгүй, гэрэл жидэн байхгүй. Гараа усны утга байхгүй. Лааны утгаар авахгүй. Хутгаар ёо. Тийш дээ тэр Джонсын утга. Харанхуй тумсаа бол хурууга тастаа ичнэ гэх хүүхдүүдтэй сургаж байгаа бас нэг философи л байгаа. Тэр босгоны шороо гэж зулаагч тэрийг гоё ярьдаг шүү дээ, тэ. За тэр чи би ярьчих за. Одоо ингээд за яг чи ярьж. За яг энэ удаа үгүй гэж байгаа юм ашууд ингээд тавьж байгаа. Энийг яг би манай их хил би нэрээ ягаад зулаагч гэж нэрлээд байгаа шалтгаанаар хэлчихье. Баран үйт ингээ харагдаж байгаа гисэрнэ тэгж байгаа шалтгаан бид өөр маш бага насны зүрхтэй идэж манай үеэл их ч واخхой. Манай ээж хамгийн том ахын охин. Тийм болохоор би хичээ гэдэг байгаа шүү. Багасаа тэгээд дурчин юм чи хичээл хийж тэгэл. За тэгэл босны шороо гэж ярьдэн штэ. За бид нар ингээд шороо хомхоод л хоход ч тэр шороо ингээд аваад түрхчихдэг. За шалбарч малбарсан юм да шороо түрхэхээр идэгчдэг гэдэг те. Энэ маань юу ийчид юм уу? Үгүй. Бид нар энэ бас хэдэн зуун жилийн өмнө л ярьжсэн түүх. Хэдэн зуун жилийн өмнө бидний өмсдөг гутал эдэн оншортой Монгол гутлаар бид нар гадаа гараад нүүрсний хогон дээр эсвэл годамжинд байгаа хог шороон дээр бактери дээр бид нар алхадаг. Бид нар зүгээр ногоон хөрсөн дээрээ ногоон зүлгэн дээр алхадаг байсан. Энэ үед маш олон эмийн ургамалтай тэр таанаас эсвэл олон эмийн ургамал донд алхах үед тэр эдэн хоншоор дээр үлдсэн тэр цэцгийн тооснууд нь босгоо даваад ороод ирэхэд бүдрэх үед ч юм уу босгоо даваад ороод ирэх үед тэнд тоос нь үлддэг. Тэр тоосыг аваад бид нар томхоо гарахад түрх чинь эсвэл ямар нэгэн шарх шалбархаан дээр түрх чинь гэдэг чинь
эми урмал тавьж байгаагаас өөрсгөө гэдгийг бидний өвөг дээдс олоод хартсан. Магадгүй тэр Азийн тэр том улс тэр гүрнүүдийн соёл эрүүл мэндийн тэр боловсролыг хүртэл шингээсэн байсан байгаа байхгүй. Иймдээ монголчууд бол соёлынч тэр философинч тэр яалтчгүй дэлхийд тэхэнд хөгжүүлсэн улс оронд байх боломжтой байгаа байхгүй. Одоо саруулахын салбарт хамгийн ойр жишээ Кеглийн засал. Бас л зулаагч хэлсэн. Би дамжуулчих. Маш сайн сонсогч. Би зүгээр онцгой сонсож нэрээ тийм юм биш гэж хураасан мэдлэгээл яасан байхгүй. Би тэрийг нь илүү баяжуулаад ярэ. Магадгүй Кеглийн засал гэдээ яригдчихад те. Энэ Европт үссэн юм уу? Хаана үссэн юм бэ гэж яригдэн штэ. Гэтэл монголчуудад айлэрт үүссэн л байгаа. Кеглийн засал эмэгтэйчдийн нөгөө арцэг марцэг чангалдаг гээл те. Тийм засал байгаа. Монголчууд бид нар чи хэдэн зуун жил хэдэн мянган жилийн өмнөөсөө л илчээрийн аж ахуй, нүүдлийн аж ахуйтай хүмүүс малаа сан те өхөр үнэгээ сан, ямаагаа сан энэ үедээ хоёр өвдгөнийгөө завсар хавчуулсан төмпөнд туслаар орж байгаа тэр сүүний жин нэмэгдэх явцад эн чи өөрөө Кеглийн засал байсан байгаа байхгүй. Ийм байдлаар монголчууд бид нар бүхэл соёлын их үндэс байх боломжтой байгаа байхгүй. Яг зөв. Тэгэхээр бахархах аргагүй газ. Бахархах аргагүй. Ястаа гоё. Йоо ингээд ярьсан чи те бид нар ингээд дуртай зүйлийнхээ талаар ярьж байгаа байхгүй юу. Тэгээд дуртай зүйлийнхээ талаар нэг нь зүг, нэг нь чиг, нэг нь одоо үнд зүйлийн талаар яриад. Ярмаар санагдаа. Тийм болохоор яриад байгаа байхгүй юу. За үдж байгаа хүмүүстээ дахиад хандаад хэлье. За бид нар таалагдж байгаа бол та бүхэн бас бид нарыг дэмжээрэй гэж хэлье. Бас тэрнээс гадна хэлэхэд за таалагдахгүй байгаа хүмүүс байж магадгүй. За илүү тийм эрдэмтэй, мэдлэгтэй тийм хүмүүс ч байж болно. Тэр хүмүүс нь ирээд оролцож болно. Тэрнээс бас гадна нэг л зүйлийг хэлье. Бидэрт нэг л үнд зүйл байна. Бидний өгдөөс бүтээсэн юм байна. За тэр үнд зүйлийг бид нар одоо хараад бахархаад ярьж чадчих. Одоо бид нар амьдрал дээр яаж биелүүлэх вэ? Энийг Монгол хүн 2.0-оос та бүхэн байнга одоо харж явах боломжийг бид нар нээж өгнө чадлаараа чатгаараа бүх зүйлийг. Тийм болохоор одоо хамгийн ихний хийх асуудал ажил нь шүү дээ. Одоо Монгол залуучуудын нэгдмэл байх гэж нэг юм шүү дээ. Нэг зүйл төр нэгдэх. Энэ тал дээр юу гэж бодож яг юун дээр бид нэгдэжээж за тэр их өвөг дээдсийн бүтээсэн гайхамшигт үнд соёлоос жаахан ч өөртөө шингээж авах юм бэ. Тэг яг юун дээр нэгдэх хэвээр бид нар. Юу гэж бодож байна? За бид нар бол мэдээж хэрэг 13-4-р зууныхаа хүчрэг үеэд яг байнгын яриац тий. Одоо яг тэрнтэйг өөрсдөө жиш болохгүй бах. Тий. Гэтэ монголчуудын хувьд бол угаасаа ген сайтай хүмүүс, яс сайтай хүмүүс, оюун ухаан сайтай хүмүүс. Бидний магадгүй хамгийн ихэнд бид нар өөрсдөө түүхээ судлах хэрэгтэй. Өнгөрсөн одоо дээд үеийнхаа тий ах нар түүх стрессээ гоё үгийн сонсоод гоё тэрнгээр омогшиж итгэж өөртөө хүчийг өгөх хэрэгтэй. Энэ нь угаасаа орчин үеийн шинжлэх ухаантай хослон огтлцсон. Бид нар тэгж түүхээ мэддэг өөртөө итгэлтэй тийм омглон тийм өнгөрөө аарахгүй байснараа бид нар манифестэр өөртөө итгэлтэй байдал маань эерийг сайн сайх юм л дуудана. Дээр нь бид нар энэ одоо цэрэг зэвсгийн хүчээр бол бид нар бархаас өнгөрсөн. Тэг гинтл дэлхий дээр солиор унаад хүчтэй улсуудыг бүхэл бид нар ганцаараа 3 сая хамгийн их хүн амтаа үлддэггүй юм бол юм уу зөгнөөд ч яах вэ? Энэ одоо цэрэг зэвсгийн хүч бол бид нар ярихгүй. Бид нар илүү оюун ухаан тал руугаа илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэр оюун ухааны спортууд те бид нар дээр дандаа монголчууд хэргүүлж шít. Ой тогтоолт дээр байна. Энэ сахим спорт дээр байна. Бид нар жоохон дэмжлэг байхад л бид нар чадхаар байгаа хөөх. Тэнгууд бид нар ухааныхаа төвшөнд илүү өөрсдөө хөгжүүлээд гой шин зүйлийг хийгээд дэлхийн магадгүй Монголоос илүү оюун ухааны байдлаараа хараат байж болно шүү дээ. Монголоос болсон хүчнийг дэлхийн улс орнууд өөрсдөө улс орондоо импортлдог хэмжээний тийм байх тал руугаа илүү фокуслох байх. Зэрэг зэвсэг бол өнгөрсөн. Энэ бол бидний бахархал түүх. Одоо бид нар илүү оюун ухаан талаараа дэлхийд байлдан дагуулъя. Манай суугийн нэр өмнө Зангаатай Монгол гэдэг нэртэйсэн бохоггүй. Энийг Монгол 2.0 болсон. Зангаатай Монгол нэрний утга учир нь ямар байсан бэ гэхээр бид нар ном сумтай Монгол биш, сэлэмтэй Монгол биш. Одоо Монгол 2.0 магадгүй бид нар Зангаатай буюу илүү боловсон, илүү ухаалаг, илүү хилцээр хийж чаддаг, илүү хэрсүү монголчууд л байх ёстой гэдэг үүднээс Зангаа гэдэг байдлаар Европ барууны соёлыг суулгасан монгол нэршлиг эхлээ өгсөн байсан. Эсвэл саруулхтаа дигдээд одоогоор бид дөрв бол Монгол хүн 2.0 гэдэг нэрийн доор өөрсдийн чадах чинээгээрээ өөрсдийн оюуны хэмжээгээрээ л бид нар ярьж байгаа. Тэгээ дараагийн дугаар дээр бид нар илүү сайжраад, илүү ухаалаг, илүү эрдэмтэй, илүү сайн сайхан хүмүүсийг оролцуулаад зүгээр л монгол хүний гэрэлт ирээдүйд талаар бахархалт өнгөрсөн талаар л бид нар ярилцахыг хүсэж байна. Хүрээ. Энэ удаагийн дугаар нэлээд урт болчлоо. Бид нар сэдвийнхаа үндсэн гол зорилго болох Physical Asia сүүлийн дугааруудын тэр гоё комментуудыг
энэ дугаар дээр бол уншсангүй. Тэгэхээр гэхдээ бид нар энэ подкаст энэ үргээд дуусгая. Тэгчээд part 3 гэж тэгж оруулъя. Part 3 дээр бид нар зүгээр дан сэтгэл тэрүүл яаж юм. Зулаагсан. Сая. За. Одоо тэгээд тусгай за. Окей. Асуусан юм шиг. За Монгол хамгийн түрүүнд би Монгол хүн гэж хин юм бэ гэж бодогдонгууд яг бидний яг уламжлал гэж заавал орж иж байгаа байхгүй. Гэхдээ бидний амьдрах орчин хэм маяг тий он жилүүд зөндөө өнгөрсөн өөрчлөгдсөн. Гэхдээ бид нэр заавал авч үлдэх ёстой уламжлал гэж байд юм аа. Энийг авч үлдснээр бид нар ядаж ухамсарч дээшлэх юм аа. Ядчил за Монгол эмэгтэй сүүгээ өргөдөг байхад тий газар устдаа талархаа сурчхад тэр хүн хог хаяхгүй л байхгүй юу. Тэр хүн голтоо сүүж тусаадгүй гэдэг зүйлийг мэддэг, итгэдэг те хүндэлдэг хүн бол ямар нэгэн байдлаар голоо бохирдуулахгүй л байхгүй. Юусе энэ бол жижиг зүйлээс ихтэлтэй асар том тухайн яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр уламжлаад авч ингээл нүүдэлчин соёлдоо ороод хэр талтай амьдрах биш бид нэр хэрэгжүүлж болох үз. Монгол хүн гэдгийг юу авч үлдэх юм бэ гэдгээ бодоод авч үлдэх хэвээр уламжлалт зөндөө ингэж хардаг. Би одоо сүү өрөх гэдгийг жишээлбэл хайр гэж үзлээ. Тий, хайр гэж үздэг. Гэтэ энэ үзэл суртал сүүлийн үед л надад явж байгаа. Одоо би болвол хотод одоо жишээл байрнаасаа гараад хин нэгний дургууг нь хүргээд машин дээр нь сүү ингэхгүй. Өдөр болгон би чаддаггүй ч гэсэн хөдөө явахдаа би дандаа газар устдаагаа дотроо мэдлээд сүүгээ өргөдөг. Вау. Ямар гоё. Тэрийг би ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн учраас одоо юм зүйлийг таах. Тэгээ сүүгээ өргөөд талархаад мэдлээд яцсан хог хайж чадах уу? Зугаалаад те ингээд явж чадах хог хийж чадах уу? Гол руугаа юм хийж чадах уу? Өглөө ерөөс уншичаад өдөр нь хизээж хинтээж хэрэгтэхгүй юм байна. Бодоод утсан чинь. Тэ. Ерөөсөө л тэгэхээр бид нарт авч үлдэх хэвээр уламжлал гэж би гэж хэлмээр байна. За би Монгол хүн бол соёлын үйл соёл яг үнэ. За нэг зүйл байна. За гэхдээ нэг оруулахгүйсэн ч болно. За нэг зүйл дээр одоо яг хүн мөнх очиж боддог. Ялангуяа Монгол ирчүүд. Гэтэ би тэрэн дээр ягаад ч юм бас дотроо нэг харамсаад идэх зүйлтэй байдаг. Монгол Улсын зэвсэгччин өөрийгөө хамгаалах байдлыг бич мэдгүй, чиш мэдгүй, хинж мэдгүй. Ялангуяа биднийг сонсож байгаа чиж мэдгүй. Монгол хүн үеийн үед өөрийгөө хамгаалах, хайрлах эрдэнэтэй, гэр бүлтэй, эх оронтой энийхээ төлөө хэдэн мянган ирсийн өмнө юугаач зулгаагаад яаж чадах хэрэг. Бидний сүнс бидний дотор одоо ч оршиж байгаа. Монгол Улсын зэвсэгч нь олон улсын зэвсэг хүчний талбар дээр гарахаар хамгийн гайхамшигтай байлгаж чаддаг. Гэтэ энэ бол одоо яг тавигдах шаардлага. Яг энэ тийм байхгүй. Ягаад гэвэл бид нэг маш олон хүмүүс үзэж байгаа. Тэр дотор янз бүрийн бодолтой хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар юунаас эхлэх ёстой вэ гэвэл хайртай юм бүхнийхээ төлөө үхэж чаддаг, хамгаалж чаддаг эргэн төв дээр л орших баг. Тэ? Одоо сая хэллээ шүү дээ. Өглөө болгон босоо сүүгээ өргөж байгаа эмэгтэй хүн өдөр нь төгжрөл донд нэг л муухай гिचиг бэнзэл юу гэдэг тэгж дуудаад хэрэлдэг. Тэ. Өнөөдөр гэр бүлээ хамгаалж, гэр бүлээ эхнэр хүүхдээ хайрлж чадж байгаа эцэг хүн ирээдүйдээ их орнооч хайрлагтай яг гэр бүлээ хайрлсан шиг хайрлах болно. хизээч ямар ч хүний хүүхдийг хайрлагаар хайрлах болно. Өвөг дээдсэн минь үлдээсэн соёл заншил. Бидний амнаас одоо ингээд та бүхэнд хүрч байна. Гэтэ энэ бол 100% биш. Бид нэр ингээд чадлаараа ярьлаа. Шүмжлэх нь байх болно, магтах нь байх болно. Гэтэл нэг зүйл байна. Биднийг мянга хараавч, биднийг мянга магтавч нэг л зүйл бид нар Монгол үндэстэн, Монгол хүн, Монгол тугтаа, Монгол далбаатаа, Монгол төрийн дуултаа. Бид нар энэ дэлхий дээр Монгол улс гэж оршин тогтнодог. Одоо болтлоога цаартаач хүчрэх хэвээрээ байх. Амжилт. Окей, миний хэлэх үг. Нэг гоё ялчлаа. Яриадсэн ч бүр гоё юм байна. Нэг юм амар энерги нэг юм гоё төвшөнд очичлаа. Нэг юм халууд үгээд сэргийг байдалд ороод. Гоё юм тий. Одоо дуусхаас та. Тэгээ даа. Угсаа яг дараагийн дугаарт болохоор part 3 гэж оруулахдаа магадгүй манай жодогийн эмгтээгээс эхлээд те яг комментийг уншаад тэгээд гэхдээ бидний подкастын үндсэн сүнс бас оршино. Бид нар зөвхөн коммент уншаад өнгөрөхгүй яг тэр сайхан эмгтээгийнхээ талаар гадны орныхоо юу гэж хэлсэн байна тэр талаар нь уншаад өөрийн үзэл бодол үүх түүхээ тусгасан Яг тэгээ. подкаст болгоно. Тийм болохоор зөвхөн сэтгэл хүсчихвэл хин гэдэг лээ нэг YouTube нэг сууг байгаа. Нэг хөрх охин бэлээ. Тэр гоё сэтгэлдлүүдийг шууд уншдаг бэлээ. Тэрийг уншиж болно. Бид нар болохоор аль болох эндээс юу сурцгаа мэдэх гээд байна л да. Өөрсдөө ч гэсэн яриануудаасаа Яагаад би тийм бэ тий. дотроо айгүйх хэрэгцүүлж чинь хоёроос бас айгүйх сонсож чинь өөрийнхөө хуучин уншиж судалсан юмнуудтайгаа яг нэгт гэж үдэж байна. Нэг харж подкастыг үзэж байгаа хүмүүс дундаас магадгүй бидэртэй яриад яг монгол хүний соёлтой, сэтгэлгээтэй, эрүүл мэнд, хооллолт тэгээ бүх юмтай холбоотой монгол гэсэн нэр орсон
агуулга сэдвүүл байх юм бол бидэртэй хамт суугаад ярилцаж болно. Тэ? За тэр хүмүүс маань болохоор манай YouTube суугийн одоо тайлбар хэсэгт байгаа дугаар руу WhatsApp-аар бичээд ороод ирээрэй. Yes. Окей. Дуусах уу? Дараагийн дугаараар уулзцгаая. Хураа.